За сайн байцгаана уу хүмүүдэд үзэгчтэй. Ингээ Cat Talk podcast-ийн ээлжидний дугаартаа бүгдээрээ тавтаа морил. За ингээ 7 хоног болгон бүгдээрээ шимтэн хүрэлцэн ирж сонсдог та бүхэндээ маш их баярлалаа. Тэгээд хамгийн түрүүнд хэлэхэд subscribe-аа дараарай. Бас л сонирхолтой замыг туулсан. Тэр замаа одоо л ингээд хуваалцах чинь. Бас нэлээд хаагдмал гэх юм уу, хүмүүс ч ихтэй бас тэгж асууж байгаагүй. Тэр бол өөрийн хүсэл мөрөөдлөөр жигүүлэн монголчуудын төдийгүй дэлхийн олон хүний бахархал болж чадсан юм. Миний дотор байдаг хамгийн том шанал хайрлах сайд өгчдөг. Хайр бол ингэ байна тий. Хайр бол байгаа. Гэхдээ тэрийг яаж тэр хайраа ингэж илэрхийлэх үү? Яаж тэр хайраа ингэж ойлголцох уу гэдэг чинь л амар том асуудал. Түүний гэрэл гээгээ урам зориг бидний мэдэхгүй хүн харанхугаас эхэлсэн гэдгийг өнөөдөр бид зориглон дэлгэж байгаа нь энэ. Хүн үгүй өөрийгөө зөв замаар явуулна, буруу замаар явуулна гэдэг нэг мэдрэмжийг байнга дотроос өөрөө юус баг асуудаг баг. Тэгвэл чиний хувьд зөв замаар явж байгаа хэсэгтээ чи тэрийг яаж мэдэрдэг вэ? Яг зөв замаараа явж гин гэдэг мэдрэмжийг бол За сайн байцгаана уу. Гоё нэвтрүүлэгтээ өрсөнд баярлаа. За хүрэлцэн ирсэнд баярлаа. Яг гоё цаг хугацаанд харин өрлөө. Тэгээд бас ойрд ингэж ярилцаагүй. Тэгээд бас саяхан ингээ аяллаас ирсэн болохоор яг ингээд ярилцаа суух хамгийн зөв цаг хугацаа л гэж тэр цаг хугацаанд нь л өрлөө. Тэгэхээр айгу туртаа хүлээж аваад одоо ингээд ярилцах гад ирсэн байгаа да бас өөр айгу гоё. Баяртай байна, баярлаа. За бид хоёрын хувьд ч одоо айгу онцлогтой яг ингээд ваза маань өмнөх ингээд олон ярилцлагууд ингээд сонсохоор за аялын сонио хачин за хоёулаа мэдээж хэрэг аялын сонио хачин болвол одоо сая ярихад зөндөө олон сонсогдсон учраас тэр үнэхээр одоо үзэгчнэр сонсоход бол хэрэгтэй гоё сонс одоо мэдээлүүд илээ тэгэхээр аялын сонио хачин бол сонсно гэхдээ өнөөдөр хоёулаа хамгийн илүү одоо энэ манай сонсогч нарт өгөх тэр үнц нь бол ваза гэж очирван гэж вазаг бүтээс очирван гэж химбэ гэдгийн талаар өнөөдөр хоёлаа бүр илүү гоё гүнзгий ярихыг хүсэж байна. Тэ хүн болгоно нөгөө мөрөөдлөө биелүүлсэн маш эерэг хандлагатай гэдгээр нь би болвол тэгж харсан. Тэгтээ энэ эдгээр эерэг хандлага, эдгээр мөрөөдлийг одоо харж эхлэх болсон шалтгаанаас ихсүүлээд маш олон одоо гүнзгий олон үеийн түүхүүд байгаа ах гэж бодож байна. Тэгэлгүй яах вэ? Тэгэд угаасаа нөгөө хүн чинь төрөхтөл юм эерэг төрөхгүй. Тэр одоо байгаа өөрийгөө бүтээхэд бол бас маш тийм саад бартаатай, уналт босолттой бас л сонирхолтой замыг туулсан. Тэр замаа бас одоо л ингээд хуваалцах чинь. Бас нэлээд хаагдмал гэх юм уу, хүмүүс ч ихтэй бас тэгж асууж байгаагүй. Тэгэхээр одоо энд бас яг тэр талаараа ярих угс цагийнч болчих. Тий. Тэгэхээр айгу ер нь юм доглсон мэдрэмж төрж байна. Надад бас л маш таатай байна. Тэгээд өнөөдөр хоёлоо гоё зүрх сэтгэлээ маш гоё нээлттэй. Тэгээд бид манай үдгчид одоо бараг сурж байгаа. Тэгээд ихтгэл даах сонсогчид ихтгэл даах одоо хөтлөгч энд одоо бүрэлдэн бий болж байна гэж бодож байна. За баярлаа. За тэгээд хоёлаа 3 үеийн зурган дээр ярилцсан. За тэгээд 3 үеийн зураг эхлэхээсээ за хоёлаа эхэлчихье. Ер нь хамгийн ихний одоо үеийг илэрхийлэх зураг хоёлын зургийг сонгосон те. За энэ бол нөгөө өнгөрсөн жилийн Манчестер Юнайтед очижсэн бага насны мөрөөдөл гэж ярих уу? Тий, одоо энэ бол надад ингээд анх удаа мөрөөдөл үүсээд тэр мөрөөдлөө баг үүссэн цагаас хойш 10 хэдэн жилийн дараа биелүүлсэн гэхээр миний амьдралдаа урдаа тавьсан хамгийн том зорилго тэгээд тэрний биелсэн мөч яг энэ зурган дээр гарч ирж байгаа. Тэр 10 гаруй жилийн турш одоо зүрхэндээ тээжсэн тэр мөрөөдлийг биелэхэд Монголоос гадна дэлхийд даяар ингээ хараад хүн ингээд бас мөрөөдөл биелж болдгийм байна те хөршөө гэж бодож исэн зүйл ингээ болдгийм байна гэдэг зүйлсүүдийг одоо биеэрээ өөрийнхоороо одоо хүсэл мөрөөдлөөр ингээ үлгэрсэн шүү дээ те энэ үеийн зорилго ингээ биелсэн байна тэгвэл одоо сая 2 орноор аялаад одоо бас нэгэн шинэ зорилгыг ингээд контентуудаас ингээ харахаар маш олон ингээ контент бүр дээрээ би ийм зорилгын төлөө ингэх чинь гэж исэн. Саяын явсан одооний чиний зорилго, аяллуудын зорилго юу вэ? За одоо энэ бүр ингээд өөртөө тавьсан хамгийн том зорилгодоо хүрсний дараа тэр зорилгоос ургаж гарсан гэх юм уу? Эсвэл бүр ингээд өөрийнхөө зорилгыг бүр илүү томор харсан гэж хэлж болно. Тэгэхээр яг одоо яг тэрийгэ үргэлжлүүлээд одоо өмнөх мөрөөдөл дээр биелүүлж чадаагүй тэр салаам хүчрүүд дээр ингээд байгаа тэр зүйлийг ингээд
биелүүлэх гээд явж байна. Тэгээ сая болохоор Солонгос, Японоор нийт 1800 айлсан. Одоо дараачийн хоёр улс нь Австрали, Америкаар нийт 9000-аас 9500 км аялах төлөвлөгөөтэй. Өмнөх явсан улсуудаас хамгийн сонирхолтой, хамгийн бас ийм аюу олон зүйл ингээд давхцсан тийм хоёр улс байсан гэх юм уу. Тэгээд хамгийн өвөрмөц цаг агаартай үед нь очсон. Нилээн бороо ороод байсан тий. Тий, одоо Солонгост очих үед бол ойрын хэдэн жил ороогүй айгу ширүүн бороонд орсон, үер усан тохиолдсон. Тэгээд яг тэр дундуур ингээд явхад бас ингээд өөрт мэдрэгж байгаа айдас байгаа. Тэр ингээд зохицуулаад явж байгаа тэр одоо өөрийн нөгөө өмнөх аяллаа туршлагууд байгаа. Тэгээд Японд ингээд очиход цунамигийн юу гараад анхааруулга гараад тэгээд утсан дээр байнгын тийм мессежүүд иргээл амар төгшүүртэй ирнэ. Нэг тийм сонирхолтой. Хизээш мартгааргүй тийм цаг үе байсан гэх юм уу. Тэгсээр нэ ямар ч аюул хослолгүй яваад ирсэн л дээ. Тэгээд ер нь тэр болгоныг зохицуулаад яг тухайн зүйлийг яг өөрөө очиж байгаа ингэ мэдэрнэ гэдэг бол шал өөр гоё л мэдрэмж юм л. Одоо сая Солонгос, Япон хоёроор аялсан. Солонгос, Япон хоёрыг сонгоод одоо аялах болсон зорилго нь юу байсан бэ? Ерөнхийдөө за өөрийнхөө дугуйтай аялаар дамжуулаад би яг юу зорж байгаа вэ? Энэ одоо туулж байгаа зам нь одоо ямар үн цэнийг бүтээж байгаа вэ гэдэг дээр илүү төвлөрсөн. Тэгээ энэ удаагийн аялал дээр өмнөх удаагийн аялал дээр хийж чадаагүй юмнуудыг нэлээд оруулахыг хичээж байгаа. За нэгт болохоор одоо гадаад бол ингээд өөртөө нэг сорилт тавьж байгаа бол тэрэн дээр ийм хандвийн данс тавингуутлаа сайн үлсийн төлөө ийм одоо мөнгө өсгдөг те тэрийг энэ аялал дээр шингээж өгч байгаа. Тэгээд хоёрт нь болохоор мэдээж өмнөх аялал шиг одоо өмнөх аялал дээр бол би ингээд Монголоос гараад Англид очиод өөрийнхөө шүтэнтэй те ингээд уулздаг нэг тийм өөрийн нэг онцлогийг гаргачлаа л да. Тэнгүүт энэ аялал дээр бас өөр хүнийг ингээд тоочгсон тэр нь Дэвид Бекхэм. Тэгэхээр яг энэ дөрвөн улсаар явж дуусаад хамгийн сүүлийн Америк дээр дуусах цэг Бекхэм байгаа газар. Тэгээд Бекхэмтэй уулзахаар тийм сорилтыг эхлүүлсэн. Тэгээд гурав дахь нь болохоор буцаад Монгол руу чиглүүлэх юу байна гэж бодонгууд л Монгол бол угаасаа аяллаараа одоо сүүлийн жилүүдэд ингээд аюу их бодлого явуулж байна тий аялал жуулчлаараа. Тэрэн дээр би юу гэж чадах уу гэж харангууд л Монголд Манчестер Юнайтед олон улсын фэнүүдийг ингээд одоо хидуусаач байт юм бүгднийг ингээд цуглуулад гоё том ивент хийх тийм зорилготой байгаа. Тэр нь тийм Монголдо. Тэгээ яагаад тэгж зорьсон бэ гэхээр тэр нь зөвхөн Монголд үүсэх боломжтой. Яагаад гэвэл Монголд ингээд өргөө удам нутаг байна. Юуг л бол юуг зохион байгуулах боломжтой. Дээрэс нь гадныхан Монголд ирээд аялах, мэдрэх тэр мэдрэмжийг өгч чадах одоо даваа талууд айгүйх олон байна л да. Жишээ нь зүгээр ганц жишээ нь морь унах. Тэгээд өргөө удам нутаг те. Тэгэхээр энэ нутагтаа бид нар юуг даваа тал олгоод юуг хийж чадхаас хамаарат бидэрт бас юм Азигч вэ нүү дэлхийг ингээд цуглуулах, дэлхийн анхаарлыг татах тийм давуу талууд байна гэж харсан. Тэгэд өөрийнхөө зүгээр ингээд зориг хүсэл мөрөөдөл дээр чиглүүлээд Манчестер Юнайтед аюу олон улсын фэнтэй. Тийм учраас тэр фэнүүдийн яг Монгол цуглуулад гоё ивент хийж болохгүй гэж. Тэгвэл бүр тэдний алмааруулсан ивент хийчих юм бол Манчестер Юнайтед Монгол руу анхаарна. Дэлхийн өөр улсын фанатууд Монгол руу анхаарна. Тэр юу нь бол нэг юм олон зүйлийг ингээд нэгтгээд тэгээ тэндээсээ яг өөрийнхөө зорилгыг биелүүлэх нэг тийм холбоог л хайж байгаа тийм аялал гэх юм уу. Тэгэхээр зөвхөн ингээд өөрийнхөө зорилгыг биелүүлэхээс гадна бусдыг уриалах, бусдыг ингээд чиглүүлэх гэдэг нь өөрөө амар том сорилт байгаа. Одоо бол ингээд дугуйтаа нэг газраас нөгөө газарт явах бол надад сорилт биш. Тэр бол ингээд миний туулж чадах, миний хийж чадах зүйл. Харин одоо энэ аялал дээр байж байгаа сорилт нь бол үүсгэж байгаа сорилт нь бус хүмүүсийг уриалах, бус хүмүүсийг нэгтгэх, бус хүмүүсийг нэг юм одоо зүйл рүү чиглүүлэх гэх юм уу. Тэрүүгээрээ юм эерэг давлгаа, эерэг тийм хүрээлэл, энергийг бий болгох гэсэн үг. Тийм холбоог ер нь ингээд энэ зорилгыг биелүүлэхийн тулд ер нь одоо яг ингээд тухайн улсуудаар ингээд очиж штэ тэ. Очоод тэгвэл яг юу их вэ? Очоод за аялж байгаа дээрэс нь тухайн улстай очоод Манчестер Юнайтед фэн клубтыг ирж хайж байгаа тий. Уулзаад ингэж явж байгаа. Тэгээ дээрэс нь ийм арга хэмжээ зохион байгуулах байгаа гэдгийг ийм одоо өөрийн биеэр явж ийм сурталчилгаа хийж байгаа гэх юм уу. Тэгэд яг ихний Солонгос Япон дээр бол яг бүрэн дүрийн ийм тэрийг илэрхийлж чадаагүй. Яагаад гэвэл яг яаж хүмүүст хүрэх үү, яаж хүмүүст ингээд гоё өнцгүүдийг харуулах уу гэдэг нэлээд олон өөртөө татгшоогоо ярьсан. Тэгээд ер нь тэрнийхээ гарц гаргалгааг л ер нь хайсан ийм хоёр улс болчлоо. Австрали, Америк төр бол яг бүх юм ийм нээлттэй.
яг хийж байгаа юмнууд ийм байгаа. Одоо хүмүүст бол бүгд нээлттэй одоо харуулж л явна гэсэн үг л дээ. Тэгэхээр бас яг өмнөх аялдаа бэлтгэхийн одоо аялдаа бэлдэж байхдаа бол ингээл амар олон зүйл дээр ингээл төвлөрөлтэй. Аялдаа бэлдэн, дээрэс нь энэ аяллаа зардлаа босгоно. Тэгэл ийм амар олон ажлууд зэрэгцсэн болохоор яг өөрийнхөө зорилгоодыг хүмүүс тийм нээлттэй болгож чадаагүй. Сая ингээ энэ Солонгос Японоор явж байхдаа энэ өнцгөөс нь ингэж харуулах юм бол хүмүүст аягүй ойлгомжтой байна гэдэг тэр юу санаануудыг нь илүү олж өөртөө нээсэн гэх юм. Тэгэхээр одоо Австрали руу явахдаа тэр болгоно юм нээлттэй болгочоод байнгын юм харуулад өөрөө байнгын хэлж ярьж явна л гэсэн үг. Олон улсын гэхэр чинь олон улс тэр нөгөө Солонгос, Япон гэдэг тэр үндэстний иргэдүү ингээд ер нь холимог бөөндөө холимог өмнөх явсан улсуудын хүмүүс ч тэр одоо аялж байгаа хүмүүс ч тэр ер нь ингээд энэ аяллаа бүх зорилгыг харахаар эх жилийн тэр миний одоо энэ зохиогч байгаа ивент ч юм уу, Бекэмтэй уулзах байгаа, ханд босгож байгаа энэ төр яг бүгд яг нэг цул гэсэн үг. Яг нэгэндээ нэг юм дэмжиж босгох боломжтой тийм зорилгоод. Тэгээд очиод нөө 10,000 км-ийн гүйл зохион байгаад лөө. 10 км-ийн гүйлтийг би ер нь зүгээр аялж байгаа хот олгондоо л хийж байгаа. Ус олгондоо. Тэгээ тэр нь бас нэг юм 10,000 км гэдэг. Магадгүй 10,000 гүөх гэдэг юм лээ. Нэг тиймэрхүү зорилго байгаа. Тэгэхээр ер нь аюу олон зүйлийг л айлуулах ингээд нэгтгэхэд тэгээ тэр дундаас аюу олон хүрээллийн хүмүүсээ ингэж уриалах зорилготой л гэсэн үг. Ямар гоё юм те. Тэгэхээр надаас нэлээх хүч шаардж байгаа. Бас юм бодох юм ихтэй. Тэгэл одоо Солонгос Япон дээр бол аюу их тэгж яалаа л да. Өөрөө лүгэл өнгөсөн тийм цаг мөчл өнгөрлөө. Бусдыг уриалах гэхээс илүү яаж бусдыг уриалах уу гэдэг өөрийгөө олохын тулд нэлийн цаг хугацааг зарцууллаа. За одоо ингэнгүүт яалч аргагүй маш том юм зорилго. Одоо ингээ харахаар чинь өнгөрсөн жилийн ингээд за амьдралынхаа ингээд 3-ны одоо хэдэж идэгин те тодорхой хэмжээний юм маш олон жил ингээ өсөж исэн мөрөөдлөө ингээ биелүүлсэн дараагийн ингээ шууд зорилгоо ингээ гаргацсан бас ингээ амар том ингээ зорилго ингээ тавьсан те тэнгууд бас ингээ хүмүүс сонсохоор ч маш том ингээ санагдаж байгаа хэрэг. Тийм. Эхний мөрөөдлөөр яг өөрийнхөө хамгийн том зорилгыг өөртөө биелүүлчихээр одоо л надад ингээд өөрийнхөө төлөө гэдэг юм амар баг болчихж байгаа байхгүй. Бусдын төлөө гэдэг чиг хандлага руугаа ерөөсөө явж ижил яг миний нөгөө амьдрах зорилго өөрийгөө цааш ингээд түлхэх тийм уран зориг хайж ирнэ л да. Гэхдээ нөгөө нэг одоо өөрийнхөө зорж байгаа зорилгот хүрэх нэг өөр, бусдыг уриалах бас шал өөр ойлголт болохоор одоо л хамгийн хэцүү одоо өмнө нь ерөөсөө мэдэрч байгаагүй, өмнө нь ерөөсөө одоо авж байгаагүй тийм сорилтон дээр л одоо явж ийн гэсэн үг дөнгөж эхлэлийн зэг нь. Тэгэхээр нөгөө гаднаа ингээд туулж байгаа зүйлхээс илүүтэйгээр дотроо ингээд болж байгаа тэр олон бодлууд те тэр тэдгээр зүйлсүүд нь бас тэрийг хүмүүс сорилт яаж ойлгох уу гэдэг амар том сорилт. Тэгэхээр яг өөрийгөө илүү ойлгож ийж бүх юм тодорхой болсон байж ийж нөгөө бие засаа гэрээ зас гэдэг шиг л тийм ээ тий. Зүг. За тэгэхээр надад бас нэг сонирхолтой санагдчихсэн Instagram-ийн caption хэсгээр нөгөө ингэж постлсан байсан байхгүй юу? За би яг уншия заяа. Маргааш үхэх юм шиг амьдрах өнөөдөр бол амьдралын хамгийн том үнэтэй бэлэг хойш тавьж болохгүй мөрөөдөл хийхгүй өнгөрөөж болохгүй үгс хийхгүй өнгөрөөж болохгүй алхам гэж бий. Нар бороо салхи уул бартаатай урт замд би маань ядрахч зүрх сэтгэл минь гал шиг дүрлзэн гэдгсэн. Тэгэхээр одоо ингээ нөгөө хамгийн түрүүнд ингээ хоёлаа хэлсэн те би ингээд бодохдоо анх одоо вазаг бол амар юм эерэг тэгээд ер нь ингээд бүхий л ингээ ярилцлагыг үзэхээр альва зүйлсд ингээ харах өнцгөөсөө шилтгаалаад түүнд ингээ тохиолдох зүйлсүүд нь гих мэдчлээ ингээ дандаа эрэг талыг би ингээ мэдээд авахгүй те. Тэгэхээр ямар гоё эрэг хандлагатай юм бэ гэж мэдэж байна. Тэгэхээр одоо ийм олон ингээ гадны ингээ мэдэрч болох энэ бартаатай зүйлс байхад тэр гал шиг дүрлцэхэд юу хамгийн гол нөлөөлж байна гэдг нь санаа. Ер нь зүгээр ингээд миний амьдралын туршлагаас бол хүн ингээд гал шиг дүрлцхийн тулд гал гаргадаг зүйлс эхлээд гал биш байдаг штэ зүгээр ингээд мод ч юм уу нүрс яг өөртөөхөө одоо оршиж байгаа нэг тийм мах бодоор ингээд байгаа штэ шин чанараараа тэнгүүд л ямар нэгэн юм өдөөжиж тэрнээс ингэж гал үүсгэж хүмүүст ингээд жилчээрээ дулаан ч юм уу эсвэл юм уран зориг бадрааж идэг тэрнтэй адилхан би бас одоо жишээ нь өмнөх одоо ингэж дүрлцэхээс өмнө зүгээр мод ч юм уу эсвэл нүрс ч юм уу те зүгээр л энгийн нэг мах өд байсан өөрийгөө ингэ дүрлзүүлэхийн тулд ингээ маш олон зүйл ингээл туусна л да ингээ гал авахын тулд тэгэхээр тэр зам нь бас нэлээд харанхуй юм бараан талбай зөндөө байсан тэгээ тэр дундаас яг өөрийгөө олж авсны дараа нэг оч ирээл намайг ингэж гал шиг дүрлзүүлсэн гэж хэлэх юм уу тэгээ тэр очи ирэх хүртэл
бас айгүй олон зүйлийг давамт болсон. Тэгэхээр яг энэ зурган дээр харагдж байгаа үйл явдал. Тийм. Одоо энэ дээр бол энэ зурган дээр бол ингээд гал шиг дүрлцэж байгаа шүү дээ. Тийм. Тийм. Тэгэхээр тэрнээс өмнөх зам бол яг энэ гал шиг дүрлцэхийн тулд гэл тэр очийг авахын тулд ингээд өөрийгөө ирж хайгаал яваад байсан. Тэр зам нь нэлээд хүнд. Тэгээд ерөөсөө ингээд хүмүүс ерөөсөө баг миний эргэн тойрны хүмүүс ч баг мэдрээгүй тийм замыг туулсан. Надаас өөр баг хүмүүс мэдхэргүй. Тэр одоо би өөрөө ярьж иж одоогийн би яаж үссэн бэ гэдгийг хүмүүс нэлээд ойлгох. Гэхдээ одоо жишээ нь ингээд би өөрийнхөө хамгийн том зорилгыг биелүүлсэн яг гоё явж байгаа хэрнээ хүмүүс ерөөсөө тэр өмнөх явдлыг ерөөсөө асуудаггүй гэх юм уу. Тэгээд тэрэн дээр би бас жоохон гайхдаг. Тэгээд хүмүүс одоо чинь ингээл амар эерэг байна. Эсвэл зарим нэм хуурмаг дүрч гэх юм уу те. Зүгээр л нэг юм эерэг дүр гэж харж магадгүй. Гэхдээ яалтчгүй би яг ингэж л өөрийгөө бүрдүүлсэн. Тэгээд тэр нь одоо байгаа тэр эерэг болгон одоо ингээ инээж байгаа юм болгон л яг бодтоор ингээд шатаар өргөдөж байгаа л яг одоо ийм бас өөрийгөө ийм болгож бүтээсэн гэх юм. Яг үнэн. Одоо тийм байгаад байхгүй те. Нөгөө амжилтыг хүн болгоо ингээ хардаг ч гэсэндээ амжилтын цаана юу болж байгаа юм бэ? Үйл явц төр процесс нь юу болж байгаа гэдэг чинь одоо хүмүүс яг мэдэх хэрэгтэй байгаа байхгүй тий. Яагаад мэдэх хэрэгтэй байгаа даа гэхээр яг энэ замыг туулж байгаа хүмүүс зөндөө байгаа байхгүй. Энэ замыг туулж байгаа яг одоо чиний ингээ түүхтэй адилхан түүхийг туулж байгаа хүнд маш одоо юм хантай. Тэгээ дээрэс нь маш жинхэнэ утгаараа тэр урам зориг гэдэг чинь энэ хүн ингээд яг энэ түүхийг начиг түүхийг ингээ дам туулж ивэл би чинь чадах юм байна. Яа магадгүй энэ яг өнөөдөр ингээ сонсож байгаа ганцхан тэр нэг хүн магадгүй дараа нь ингээ яг чинийхтэй адилхан хүсэл мөрөөдлийг тэ магадгүй бүр ингээ том хүсэл мөрөөдлийг тэ энэ түүхээс авах тэр очийг жишээлбэл эндээс авах боломжтой байдаг. Тэр тийм учраас өнөөдөр хар бараамж байна уу юу ч байна уу энэ бол үнэхээр үнцэнтэй үнцнийг өхөн гэж би бодож байна. За тэгэхээр хоёуланд нь угаасаа ярих сэдвүүд ингээ зөндөө байгаа. За тэг яг энэ дээр тэр нөгөө сая ингээ гал ингээ өрдөөд эхэндээ болохоор би өөрийнхөө мөрөөдлийг биелүүлсэн. Одоо бол би бусдын төлөө байх хэрэгтэй гэсэн нэг тийм мөрөөдөлт болсон гэдэг чинь те. Тэгвэл мөрөөдөл гэж яг чиний хувьд яг юу вэ? Би бол мөрөөдлийг яг зүгээр ингээд миний мэдэрдэг зүйл бол яг амьдралын нэг тийм хүнийг амжуулах утга учир гэх юм уу? Хүн яг ингээд ирээдүйд ямар нэгэн хүрэх зэгтээ үжиж тэрнийхээ төлөө явна. Тэрнийхээ төлөө юм хүсэл тэмүүлэлтэй болно. Тэгжиж нэг юм амьдралын утга учирыг олдсон юм шиг санагддаг. Ямар ч том мөрөөдөлгүй бол зөвхөн өнөө маргааштай амьдрах байх. Өнөө маргааштай амьдрах юм бол амьдрал нэг тийм гоё гэрэл гээгээтэй харагдахгүй ч юм уу тий. Тэгж боддог. Тэг яалтчгүй намайг нөгөө нэг юм хар бараан тэр зүйлээс ингээд татаж гаргасан зүйл бол яг ингээд тэр гал болж ирсэн тэр очвол яалтчгүй мөрөөдөл байсан. Тэг яг би ингээд мөрөөдөлтэй болсон цагаас хойш миний амьдрал бүр ингээд шал өөр болоод би ч гэсэндээ өөр ингээд одоо эерэг болж ирсэн байхгүй. Тэрнээс өмнө бол дандаа юм сөрөг бодолтой. Тэгээ тэрэндээ ингэж хүлэгдэж дандаа тэр бодлууд нь дандаа сөрөг зүйлс авчирдаг гэх юм уу. Тэгэд яг тэр очиолж ирээд намайг асаасан зүйл бол ялч мөрөөдөл. Тэгж нөгөө амьдралынхаа утга учирыг олсон. Тэрнээс өмнө бол би ямар ч амьдрах хүсэлгүй хөвгтэйсэн. Намайг асаасан тэр зүйл бол хүсэл мөрөөдөл. Тэгжиж би өөрөө эерэг усан тэгжиж би өөрөө ингэж гал шиг дүрлцэх тэр өөрийнхөө замыг нээсэн гэх юм уу. Тэгэхээр яг нөгөө мөрөөдөл за тийм ингээд биелүүлсэн одоо биелүүлж явж байгаа гэдгээр зүйлсүүд нөгөө төрөвчийн хүмүүсийг холбомоор ангиж байгаатай адилхан одоо бодож байгаа бодлууд нь ч гэсэн хоорондоо аягүй холбоотой юм тий. Яг би бол яг тэгж л боддог. Тэгээд яг амьдралдаа бол яг сөрөг эерэг хоёрыг хамгийн ер нь ингээд амар их үзсэн тий. Сөрөгч байж үзсэн, эерэгч байж үзсэн. Тэнгүүтэл аль нь надад ингээд хамгийн гоё мэдрэмж төрүүлж байна. Аль нь намайг илүү юм амьдрах урам зоригтой болгож ингээд бодон гол эерэг тал. Тэгвэл би зөвхөн эерэг тал дээр л одоо төвлөрдөг болсон. Тэгэхээр яалтчгүй одоо миний ярьж байгаа юм болгоно л эерэг байгаа. Миний харж байгаа өнцөг ч гэсэндээ эерэг байгаа. Тэгэхээр нөгөө нэг ямар ч хуурмаг зүйл байхгүй. Яалтчгүй би өөрийгөө ийм төлөвтөл байнга авч явж байгаа болохоор л ярьж байгаа юм болгон маань эерэг байгаа гэж бодож байна. Үу ямар сонирхолтой юм тий. Нэрнгээсээ нөгөө ганцхан нөгөө цагаан өнгийн цаастай ингээд явах тэрэн дээр нэг толбо ингээ өссөн ингээ мэдээд ахаар тэгвэл эн чинь ингээ юм байна гэнэ ялгах салгах мэдрэмж нь хоёулаа ингээ ирсэн учраас юунд илүү анхаарлаа хандуулах вэ гэдэг тэр мэдрэмжээ илүү тод мэдрэх юм байна. Өөрийгөө илүү одоо удирдах чаддаг болсон гэх юм уу. Тэгэл одоо бол ерөөсөө тийм хар бараан зүйл ер нь бодогдохгүй. Тэгэд
одоо надад ийм тийм сөрөг бодол төрүүлж байгаа ийм ямар ч юм байсан өөрлөг ерөөсө оролдгоо гэх юм уу? Тийм дархлаатай болсон болохоор тэр нь одоо миний хамгийн том давуу тал. Одоо сая ингээд мөрөөдөл нь яг ийм байна гэдэг ингээд тэр ингээд тодорхойлох юм болсон байж тээ. Тэгэнгүүт хүн нөгөө ийм өөрийгөө зөв замаар явуулна, буруу замаар явуулна гэдэг нэг мэдрэмжийг байнга дотроос өөрөө баг асуудаг байх. Тэгвэл чиний хувьд зөв замаар явж байгаа хэсэгтээ чи тэрийг яг яаж мэдэрдэг вэ? Яг тэр би яг энэ зөв замаараа явж гин гэдэг тэр мэдрэмжийг. За яг зөв замаараа явж гин гэдэг мэдрэмжийг бол би зүгээр ингээд харж байгаа, үзэж байгаа юмнасаа ер нь авдаг гэх юм уу. Тэгээ би өөрөө ер нь ийм өөрийнхөө зүудэнд ингээ аюу ач холбогдол өгдөг. Тэгэхээр яг зүуд давхцаж байгаа юм шиг мэдрэмж төрөх үед би яг зөв замаар явж байна. Би яг туулах ёстой зүйлээ туулаа явж байгаа юм байна гэдэг тийм мэдрэмжийг авч өөр тайвширдаг. Тэгэд яг одоо жишээ нь саяны дугуйтай аялал те эхний дугуйтай аялал тэрэн дээр бол би маш олон тийм мэдрэмжийг авч исэн. Тэнгүүд л би энэ зүйлийг л ер нь хийх гэж өдийг хүртэл бэлтгэгдсэн юм байна. Тэгэд одоо хийж байгаа зүйл дээр ч гэсэндээ одоо Солонгос, Япон дээр бол тэр чигтээ зүүд байсан. Зүүдэндээ харж ирсэн маш олон зүйл ингээ харчаад яг одоо хийж байгаа зүйл миний бодож байгаа бодол бол хамгийн зөв зүйл дээр ингээ төвлөрөө явж байгаа юм байна. Тэгэхээр энэ зүйлийн гарцыг заавал олох хэрэгтэй. Хүмүүст өөрийгөө ойлгуулах хэрэгтэй. Энэ хийх гэж байгаа зүйлсээ заавал бодит болох хэрэгтэй гэдэг. Тэр ирч хүчийг ингэж тэр юмнаас олж авдаг гэх юм уу? Өөртөө итгэлийг. За баяр хүргэе. Тэгээ яг харин бид нар нөгөө зүүдлээд ингээд ингэнгүүт чинь би яг энийг зүудэлжсэн за зөв замаар явж байгаа юм байна да гэж нэрээ хэлдэг те. Тийм яг тийм мэдрэмжийг би бол тэрэнд айгүй итгэдэг. Ижлэх юм байна. Тийм би бас яг тэгдэг юм байна. Яг нэг юм үйл явдал ингээ болонгууд нь нэг юм чиг баримж байгаа ингээд нүдтэй ингээд харанхуу одоо жишээлбэл өдөр болгон бид нүдэ нээдэгчсэндээ яг юм аль замаар явж гинэ гэдэг нь ингээд бас ингээд далд байж болно те. Тэгэнгүүт нь ингээд нүд ингээд одоо хаалттай байжсэн чинь яг нэг юм харцсан нэг юмнаас бариад авцсан юм шиг би яг энийг зүудэлжсэн за гэж байгаа юм шиг нэг тийм мэдрэмж бас авдаг юм шиг те. Тий. Би ер нь бол яг зүудэндээ бас ингээд амьдрахыг хичээдэг байхгүй юу? Одоо чинь хүнд 24 цаг байгаа. Тэгээ өдөр шөнө. Тэнгүүд л за ингээд өдөр нь ингээд ажиллаад ямар нэгэн зүйл ингээд хийгээд оройн нь бол бие махбод амраахынд бол унтж байгаа. Тэнгүүд л унтж байхад бас тарих ингээд тодорхой хэмжээнд ажиллаад ингээд маш их зүүднүүд ингээд явдаг шүү дээ. Тэгэхээр би тэр зүүдэндээ бас ингээд өөрийгөө хянахыг хичээдэг. Өөрийнхөө хийж байгаа үйлдэлийг бас ингээд тодорхой байлгахыг хичээдэг. Тэгээ сэрчээ тэрэндээ ингээд байнгын дүнэлт гаргадаг гэх юм уу? Санаад идэх юм тий. Тийм сандаг. Тэгэхээр юу би ингээд өөрийгөө аюу сайн өдөрдөж чаддаг гэж боддог. Ер нь бол ямар үйлдэл гаргах уу, ямар одоо хариулт гаргах уу гэдэг дээр нэлээд тийм ач холбогдол өгж одоо хяналт тогтоодог хүн гэх юм. Тэр ингээ нөгөө хяналт тогтоодог болтлоо л бас нэг тодорхой түүхүүдийг туулсан байж таарч байна тий. Ялтч үтгсэн. За тэгээд тэгэнгүүт одоо болохоор сая нөгөө хоёулаа лифтэнд явж байхдаа ингэжсэн би аюу их юм бодсон. Ер нь ингээ явахдаа миний түүх өөрөө өдөр болгоо ингээд би ингээ бодоод явж идэг гэтэгжсэн чи надад бүр аюу гой санагдсан байхгүй юу? Тийм ялтчгүй дугуун дээр явхаар яг хүмүүсээ харж байгаа үнцэг бол дугуй тий. Ямар нэгэн тамир хийгээ явж байгаа. Нөгөө ерөөсөө хүмүүст харагдахгүй байгаа үнцэг бол байнгын бясалгал хийж байгаа. Дугууны хурд өөрөө хүнийг ингээд орчноос хязгаарладаг. Дугуй унаад яваад байгаа хэрнээ тарих шал өөр газар явж идэг. Бодол шал өөр газар явж идэг. Тэгээд тэр нь яг ингээд байнгын өөрийгөө эргэж харахад ингээд юу гэмдэ чиглүүлдэг гэх юм уу. Тэгэхээр дуун дээр явж л байгаа бол би үргэлж өөрийгөө ухаан орсон цагаас ахуулаад одоо тэр дугуй унаад явж байгаа хүртлээ ингээд байнгын эргэж харж сөхөж одоо номыг ингээд нэг гоё таалагдсан номоо ингээд байнгын сөхөж хэрэгтэй зүйлээ ингээд харах одоо өөртөө сануулах хичээдэг шиг би байнгын нэгж өөрийгөө ухрааж боддог. Ухраагаал өөрийгөө ингээд би тэнд ингэсэн юм байна. Ийм үйлдэл намайг ер нь одоо ийшээ чиглүүлсэн юм байна гэдэг тэр ухамсарыг өөртөө байнгын одоо авч идэг гэх юм уу. Тэгэхээр саяхан ингээд дугуй унаад ирсэн болохоор яг миний бүх дурсамж юм сэргэг байна л да. Тэгэхээр одоо л нөгөө нэг юу ч асуусан ингээд цаг хугацаатай ч юм уу ингээд амар хэлж чадхаар би тэгээд өөрөө яг ийм юмыг амар сайн сандаг. Тэгээд дээрэс нь төсөөлөн бодох чадвар ингээд хитрхи гэд илүү хөгжүүлж чадсан тэрийгэ. Тэгэхээр ер нь бол тэр зүүд нь баг тэрнтэйгээ баг холбогдож магадгүй гэж боддог.
Ер нь аяллаа явцад ингээд маш олон километртэй, олон мянган километрийг ингээд ганцаараа заримдаа ингээд тухайн орчинд ингээд амьдарч байгаа хүмүүстэй ингээд уулзаад явж байгаа. Гэхдээ дийлэнх цагийг бас ингээд ганцаар өнгөрөөж байгаа байх. Тэгчихт ер нь ганцаардлыг хэр мэдрэх үү? Одоо л ялангуяа сая сүүлийн Солонгос, Япон дээр илүү их мэдэрлээ. Тэгэд яагаад тэгэхээр аюу олон зүйл үзсэн, аюу олон зүйл туулсан. Тэгээд одоо би цааш явах тусам илүү ганцаараа л болж эхэлж байна л да. Яагаад гэвэл би ингээд одоо суурин байж чадахгүй байна. Тэгэхээр нөгөө нэг өөрийнхөө тойрог хөрүүлж байгаа хүмүүсээс амар холдож байна. Тэгээд за аялалд ингээд аюу олон хүмүүстэй уулзж байгаа ч гэсэн тэр хүмүүстэй тийм удаан цаг хугацааг өнгөрүүлэхгүй тодорхой цаг хугацаанд аюу гоё байчаад ахаал холдоод цааш явж байгаа. Тэгэхээр ер нь дийлэнх цаг хугацаанд ингээд ганцаараа болоод ирэхээр яг энэ тойрог хөрүүлж байгаа хүмүүс айгүйх тийм холдож байгаа нь айгүй мэдрэгдэж байна. Би өөрийгөө холдуулаад байгаа тэрийг айгүйх ойлгож эхэлж байна гэх юм. Тэгээ сая Японд явж байхдаа нэлээд тийм гүнзгий тэрийгэ мэдэрсэн. Тэгэд яг энэ дээр яаж өөрийгөө тийм сэргэг байлгах уу? Яаж энэ ганцаардлаасаа буцаад одоо тэр өөрийнхөө тойр хөрүүлж байгаа хүмүүсийг буцаагаад ингээд ойртуулах уу гэдэг тэр бодол дээр бас амар төвлөрлөө. Тэгээд бас л одоо нэг нэлээд л өөрийнхөө цаг хугацаар өөрийнхөө бодол руу өнгөсөн л тийм зам болж өнгөрлөө л дөө. Тэгээд одоо нэлээд тийм гүнзгий мэдрэмжүүд амар их аваад байгаа. Бараг оршихуун ийм юугээ бүрий эргцүүлэн бодсон гэх юм. Оршихуун хүнцэн. Тэгээ би яагаад юу энэ зүйл хийгээд яваад байгаа. Би гэж юу хийн. Тэгээд одоо амьдрал зүгээр ингээд цаг хугацаатай. Одоо би ингээд юм хийгээ явж байхад гинт байхгүй болчих юм бол тэр цаг хугацааг тодорхой хэдэн хүмүүс ингээд тодорхой цаг хугацаанд санаж байгаа л тэгэл байхгүй болчих тий. Тэгэд ийм цаг хугацаанд амьдарч иж заавал энийг хийх ёстой ч юм уу, үгүй ч юм уу. Тэгэл ер нь ингээд амар тийм гүнзгий болчоод байна. Сүүлийн аяллуудаар. Тэг нөгөө хамгийн түрүүнд ингээд байсан юутай нөгөө маргааш өөхөх юм шиг амьдрах гэдэг. Тийм. Яг одоо л яг тэгжил амьдарч байна. Одоо хэлж байгаа үг, туулж байгаа зам маань би маргааш байхгүй болж болно. Тэгэхээр өнөөдөр мэдэрч байгаа мэдрэмжээ хүмүүст хэлье. Өнөөдөр уулзсан хүмүүстэй тэр гоё одоо өөрөөсөө юу тэр хүнд гоё мэдрүүлж чадах уу, ямар гоё үг хэлж чадах уу гэдэгт дээр л илүү төвлөрж байна. Тэгэхээр яг одоо цаг дээрэс нь маргааш хоёртол ингээд амьдарч байгаа. Яг өмнөх нөгөө нэг хүсэл мөрөөдөлтэй аюу олон жил араас нь явсан хүсэл мөрөөдөл шиг тийм мөрөөдөл одоогоор яг ингээд гарч ирээг болохоор тэр нь жоохон бас төөрөгдөлд оруулж байна гэх юм. Ер нь одоо яг сая ингэж бодоход юу хамгийн ихээр нөлөөлж байв? Яг ингээд өөртөө ингээд харьцаж дуугатаа явж байхдаа ингээд бодож эхэлсэн бодлоо эсвэл ямар нэг үйл явдал нөлөөлсөн үү? Сүүлийн үед л бодож эхэлж байгаа эсвэл ер нь бол дугуйтаа аяллаад эхний аяллаас хойш. Эхний аяллаас хойш. Саяхан шүү дээ. Тий, одоо 23 оны 5 сард эхлээ 24 оны 5 сард дууссан аяллаас хойш. Ер нь яг ингээд тэр чинь бас нэг жилийн хугацаанд аюу олон зүйл үзээд аюу олон зүйл даван туулаад ойлгоод ухаарад ирчихэр тэрнээс цаашаа яг юу ажиллах уу гэхээр юм хоос юм харагдаад байгаа хөөе надад. Тэгээ тэр хоосноос яаж юм өөртөө гэрэл үүсэх үү, яаж юм ахаад нэг юм оч гаргаж авах уу гэдэг тэр амар их тэмцэл өрнөж байна. Тэгээд тэрнээс хойш ингээд мэдэрч байгаа мэдрэмж болгон айгу гүн гүнзгий. Шууд одоо дотоод сэтгэл рүү орж байгаа. Шууд тэр мэдрэмжийг ингээд хүлээж авч байгаа. Тэр мэдрэмжээс хойш ер нь юм айгу сэтгэл зүйн юм уналтууд ирсэн. Тэрийгэ буцаагаад яаж сэргээх үү гэдэг дээр л одоо ингээл төвлөрөл шин зорилго тавиал тий аль болох өөрийг юм сэргэг байлгах гал тэгээ явж байгаа. Тэнгүүд шин зорилго тавингууд л өөрийнхөө төлөө зорилго байхгүй болчих гээд байгаа. Байхгүй болсон байхгүй. Тэр өөрийнхөө тий амьдралаас авч болох хамгийн том зорилгоо биелүүлчихээр өөрийнхөө төлөө зорилго ингээд ахаад байхгүй болцсон. Тэнгүүд л өөрийгөө яаж цаашлах вөхөр за намайг аз жаргалтай болгох зүйл юу гэж бодохоор би хүмүүсийг аз жаргалтай. Тэгээ хүмүүст гоё үг хэлэх туртай. Хүмүүсийг энергийг харах туртай. Өөрийнхөө хийж байгаа зүйлээр юм хүмүүст ийм үн цэн бүтээж ивэл тэр надад гой санагддаг. Тэгэхээр тийм зүйл хийе л да гэв. Тэгэл одоо чинь ийм мөнгө босгох ч юм уу те тэр нь бусдын төлөө. Одоо Бекэмтэй уулзвал тэр нь Бекэмтэй уулзаад Бекмийг Монголд авчрах юм бол тэр нь бусдын төлөө. Ямар нэгэн хүүхдийн ирээдүйд тэр ч оч өгнө. Манчестер Юнайтедийн олон улсын фэн клубүүдийг Монголдо авчираад ийм ивент зохио эн чинь ерөөсөө дэлхий дээр байхгүй тийм
арга хэмжээ байхгүй. Тэгэхээр тэр нь Монголд үнцэн бүтээн. Тэгэхээр монголчуудад ийм гоё. Одоо ингээ харахаар энэ үеийн зураг дээр бол ингээд гал те очинд бүр ингээ гал болчихсон. Тэгээ энэ үед бол яг ингээ мөрөөдөл ингээ биелүүлжсэн үе гээд ингээ харж байсан чинь яг энэ үеийн ваза очирваа энд ингээ сууж байгаа очирваа хоёр хэр ялгаатай юм шиг санагдчих. Одоо нөгөө нэг ийм ямар ч юм ингээд яг ид үедээ амар дүрлэлцдэг штэ. Тэгээд дүрлэлцсийн дараа буцаад ингээ унтрах шинж рүү ордог штэ. Яг тийм. Одоо л яг тийм үе дээрээ явж байгаа. Галчин буцаад ингээ унтрах гад явж байгаа штэ. Тэгээд тэрийг бүр ингээд унтраахгүйгээр яаж мөнхийн тийм ядаж юм дундуур нь барих уу гэдэг дээр л илүү төвлөрч. Одоо нөгөө мотивашн чинь өөрөө ингээд гинт ингээд өсөж байгаа буучдаг. Дисциплин буюу тэр сахилга бат чинь яг ингээд авч явдаг гэдэг шиг. Надад яхаа ингээд сонсогдоход өмнөх ингээд тодорхой ярилцлагуудыг ингээд сонсчихсэн чинь шантрах төлөөлөг ингээд нүдэн бүр ингээд асцсан бүр ингээд сонсогдчихсэн. Одоо болохоор яг нөгөө түрүү ингээд хэлжсэн шиг хар бараан болон ингээ сайн эрэг бүхэл зүйлсүүдийг ингээ үзээд ирэхээр хүн юм болт юм билээ гэх тэгэнгүүт надад зүгээр юм матюр гэж одоо бид нэрлэдэг шүү дээ. Бодломж тэр юм буур сууртай чим шиг энэ үед одоо тийм байгаагүй гэж хэлээгүй. Зүгээр л илүү нэг юм тийм мэдрэмжийг илүү өгөөд энэ гэх юм уу. Энэ үед бол эрэг гэдэг хандлага нь надад илүү бууж исэн. Одоо болохоор илүү буур сууртай гэдэг юм үг амир орж ирээд байгаа хэрэг тий. Тэрэн дээр юу гэж бодож чинь тийм шиг санагдаж байна. Ялцгүй яг тийм. Одоо л яг өөрөө юм айгуу тийм. Ялч бүр сүртэй тийм тий. Тэгээ одоо энэ зурган дээр чинь болохоор тийм бүр ингээд хөсөл мөрөөдлөөрөө бүр хасцсан тий бүр ингээд юу ч хийж чадна тий бүр ингээд хязгаар нь харагдахгүй тийм ирч хүчтэй байсан. Тэгсэн чи яг ийм өөрийнхөө одоо хүрхийг хүсэжсэн цэг дээр хүрчээд ирэнгүүт л хүн одоо юу илээ тий. Одоо яг тийм энэний маргаас сэрэнгүүт л нөгөө аюу олон жил өөртөө өглөө болгон цуг сэрж исэн хүсэл мөрөөдөл нь байхгүй болчоор одоо би бол яах вэ? Би юу ихлээ гэдэг тийм юун дээр тулж байгаа байхгүй. Цэг дээр хан гэх юм. Тэмүүл тэр ханны ард гарахын тулд бас нэг авирах тийм хүсэл тэмүүлэл байх хэрэгтэй. Тэрийг нураах тийм одоо зориг байх хэрэгтэй. Тэрийг л одоо ийм хайгаал тэр хангалуу мацаал ингээл яаж байгаа гэсэн үг. Тэгэхээр энэ үе яг одоо байгаа үе бол бас юм шилжилтийн үе юм. Тийм шилжилтийн амар тийм бас л шилжилтийн л шал өөр амьдралын төвшин шал өөр бодлууд гэсэн үг. Сэтгэл санаа ер нь тааруу үед хинтээ ер нь хамгийн түрүүнд ингээд нээлттэйгээр ярих ч юм уу те. Нэг тийм хүн байдаг уу? Яг сэтгэл санаа ингээд тааруу болооч те. Тэгэнгүүт нэг тийм хүн байдаг. Ерөөсөө тийм хүн байдгүй надад. Сэтгэлээ ингээд хуваалцдаг. Айгуу дотгошоогоо хүн л дээ. Тэгээд яг одоо л жоох юм гадагшаага болчоод зарим нэг юм найзуудтайгаа байхдаа тэргээ жоох илэрхийлдэг болсон. Тэрнээс өмнө бол айгуу дотгошоо байсан. Тэгээд одоо ч гэсэндээ бүр тийм амир бүх юма ил гарахгүйгээр тэгээд би жишээ нь өөрөө өөртөө ингээд байнгын яриад тасцсан болохоор одоо юм хамгийн хүнд хэцүү цагт өөрлөгөө л ингээд өөртөө л ярилцсан. Тэнгүүтлээ за ингээд бус хүмүүстэй ярилцсан юм билүү энийг ингээд хуваалцаад ингээд одоо юу гэмдэ уран тэр хүнээс юм жоох үг сонсд юм уу гэж бодонгуутлаа тэр хүнийхээ оронд өөрийнхөө дотоод хүнийг тавиад өөртөө ярилцсан гол өөртөө хариулт өгчдөг. Тэгэхээр хүнтэй ярихаар за хүн нэг ийм л юм хэлнэ те ингээл бах та гэд тэгээд хүнтэй ярих болчдөг. Тэр юу н өөрийнхөө дотоод хүнтэй л юу н байнгын ярилцаж байнгын юм тэмцэл өрнүүлж идэг. Тэгээд тэндээс л юу н одоо байгаа тэр эрэг өөрийгөө айгүйх тийм бүтээх сэтэл болж идэг гэх юм уу. Тэгээд яг дугуун дээрээ явж явах үедээс тэгж боддог гэсэн чи тэ өмнө ингээд би ийм үйлс гаргаж ирсэн байна. Тэгээд ингэж тохиолдсон зүйлсүүд нь ингэсэн байна гэдэг аюух дүгнэлт хийж явсан байна тийм. Ер нь бол тэр чигтэл дүгнэлт хийгээд тэр дүгнэлт нь ингээд тэр дүгнэлтүүдээр нь бүгдийг ингээд дүгнээ зөвлөө явчихж байгаа байхгүй. Тэнгүүд л одоо дугуйтаа аялаад энэ зорилготой хүрэх хүртэл маш олон зүйлийг гоё зөвлөсөн. Тэгээд энэ зорилгынхаа үед бол ингээд бүх юм ингээд зөв болцгоор ч хүн аюу аз шаргалтай шүү дээ. Ингээл одоо цаг хугацаанд амьдрал тэгжээтэл дараа нь ингээд зөвлөв амар олон юмнууд ингээд гараад ирэхээр шинэ юмнууд тий амьдралын дараагийн зорилгууд гараад ирэхээр тэрийг яаж зөвлөх үү гэдэг шууд том сорилттой нүр тулж байгаа. Тэгээд тэрийг зөвлөхийн тулд би өөрийгөө ахаад яаж тийм одоо юу гэх зөв төлөвтөө оруулах уу? Тэгэл ахаал тэмцэл өрнөж байгаа гэсэн үг. За одоо ингээд сайн нөгөө хоёлаа маш олон юм бараан зүйлсүүд ингээд ярих юмнууд бас ингээд их байна гэдэг чийсэн тий. Тэгээд яг тэр амжилт
ирэх хүртэл за одоо хоёлаа ингээ сая шилжилтийн үе яг одоо тэгээд яг энд бол амжилт. Энэ амжилтын цаатах ийшээ ирэх хүртэл тэр үйл явдал түүх юу болж исэн талаар тэгээд тэр үеийн хизээ байсан талаар хоёлаа одоо яриа руу орж ирлээ. Ер нь яг хизээ вэ яг тэр гэтээ яг тодорхой хугацаа бүр яг ийм уналтын үе гэж байдгүй эсвэл бол яг ийм тодорхой хугацаанд удаан үргэлжилсэн ч юм уу? Тийм байдгүй. Ер нь яг миний сүрэг тэр бодлууд бол одоо миний амьдсан одоо цаг хугацааны яг тал нь амар сүрэг байсан. Тэгэхээр тал нь гэхэр чинь тийм бай. Би нөгөө ухаан орсон цагаас хойш одоо тэр шилжилтийн нас хүртлээр ер нь амар сүрэг байсан. Тэгээ тэр чинь жоох хөөхд байгаа шүү дээ шилжилтийн нас хүртлээ гэдэг чинь. Тэгсэн ирнэ би амар өөрийгөө том хүн шиг мэдэрдэг байсан. Тэгээд бүх зүйлийг ингээд одоо амар хүн дээр тусгаж авдаг байсан. Тэгээ хүн дээр тусгаж аваад ирэхээр тэр төсөөлөл нь ч гэсэндээ амар хүнд болно. Тэгээ ямар нэгэн зүйл хийх гэхээр дандаа өөртөө үгүй гэдэг үгийг хэлждэг. Тэгээд хамгийн сөрөг хариултыг өөртөө өгчдөг байсан болохоор ер нь нэг тийм өөртөө итгэл муутай. Тэгээд ямар ч одоо нөгөө байнга тийм сөрөг бодолтой байнга өөртөө тийм үгүй гэдэг хариултыг өгөөд хаар нөгөө амьдрах утга учир ерөөсөө байхгүй. Тэгэл байнгын нэг юм биткотой аюу нэг тийм үргэлж нэг тийм үхэл гэдэг зүйл дээр л төвлөрдөг байсан хөхт байсан. Бүр яг ухаан орсон цагаас одоо 1-р ангид ороод тэ гээд аюу бол ингэ туулж штэ. Тэр бүх цаг хугацаанд дандаа үхэл гэдэг зүйл надад байдаг гэсэн. Сонь бооз. Дандаа үхлийг төсөөлдөг гэсэн хөхт байсан. Тэгвэл хоёлаа өсвөр нас руу нөрье. Окей. Тэгэхээр яг одоо яалчрахгүй өсвөр нас за тэгээ хоёлаа бага насны дараа нэрээ. За одоо тэгэнгүүт өсвөр нас ингээ яалчрахгүй нөгөө би нөгөө сайхан амьдрал гэдэг нэг номноос уншижсэн байхгүй ингэж нэрлэж байгаа байхгүй. Өсвөр нас бол ингээд өөрөө маш их эргэлзээ. Тэгээ хурдтай өөрчлөлтийн үе ингээ байдаг гэж тэгж байгаа байхгүй. Тэгээд нэг юм олсон дээр ингээ алхаж байгаа юм шиг. Уу яг одоо онж байгаа байхгүй. Би ёо сая бүр би арзаачлаа. Тийм бэ. Сая ингээд бас ингээ сүрэг ингээ бодлууд маш олон юм ингээ зүйлсүүд ингээ байдаг гэдэг чинь штэ. Тэгээд тэр сайхан амьдрал гээд бүр ингээ амар хүмүүсийн 3 үеийн хүмүүсийн амьдрал ингээ судлаад гараад ирсэн хүмүүсийг судалсан тэгээд төвний үндсэн дээр сайхан амьдрал гэж юу гэх юм бэ гэдэг нэг юм судалгааны үндсэн дээр гарч ирсэн нэг тийм ном баггүй. Харвардын судалгаан дээр. Тэгээд тэрэн дээр ингээд өсвөр нас ингээ тодорхойлохдоо яг ийм олсон дээр алхаж буймэт үе гэж байгаа хамгийн игзэгтэй мөч. Тэгэхээр яг тэр үед ингээ явж байхдаа хүн ямар ч сонголтыг хийж болно гэдэг ч байгаа байхгүй. Тэгээд ингээ хүн болгонтэй ингээ яриад тахаар өсвөр нас бол хин нэгнээс ирж байгаа тэр нөлөөллөөс хүн нэг юм бодолтой болно. Маш олон шинэ бодлоотой болдог. Тэр шинэ бодлууд нь болохоор одоо эцэг арай өөрөөр харах. За тэгээд одоо найз нөхөд одоо өөр бусдыг арай өөр шинэ бодлоор бодож эхэлдэг тийм бодол бүрэлдэх үе гэдэг байгаа байхгүй тий. Тэгэхээр одоо яг яагаад тэгвэл саяын тэр бодлыг бодож эхэлсэн. Тэр нөлөөлөл нь за бага настай ингээ бас холбоотой гэдэг чийсэн те. Тэгэхээр хоёлаа бүр яг энэ үедээ яг үндсэн шалтгаан тэгвэл энэ үед яг өөрийгөө яг юу гэж харддаг байсан. Эргэн тойрноо яг юу гэж харддаг байснаас ихсүүлээд ер нь яг энэ үеийн өөрийгөө нэг яриач. За яг энэ үеийн би бол яг нөгөө нэг сөргөөсөө гарцсан. Яг сөргөөсөө гараад яг эргэлөө шилжиж байгаа. Яг тэр цаг. Хэдэн настай үе вэ? Энд чи одоо 15 настай зүрх. Тэгэхээр 15 наснаас өмнөх нь сүрэг байсан гэсэн үг. Тий. 15-аас хоошоогоо эрэг. Бүр хизээч ингээд одоо чадахгүй гэдэг бодол ерөөсөө байгаагүй гэсэн үг. Энэ үеэс хойш дандаа чадна, бүтэн одоо юу гэх юм болно те бүх юм надад гоё эргээр ирнэ гэж бодож эхэлжсэн үе. Өөртөө яг тэр бодлыг суулгаж ихсэн яг тэр үе. Энэ үеэс шүү. Тэгж бодоход ямар үйл явдал тохиолж ирсэн? Тэгж бодоход одоо л яг энэ зурган дээр ингээд ардталтай Манчестер Юнайтед зурагтай юу байгааз энэ ийм одоо Монголд Манчестер Юнайтед фэн клуб юм паб гэх юм уу? Ийм тоглолт үзүүлдэг газар байсан байхгүй. Тэгэд яг одоо энэ клуб бол намайг ингээд гэрэл гэгээтэй болох тэр эрэг бодол руу хөтлөж исэн. Тэр хүсэл мөрөөдлийг өгсөн. Тэгээ миний амьдралыг ингээд өөрчилсөн зүйл болохоор одоо энэ клуб зүгээр нэг клуб биш миний хувьд. Миний амьдралыг өөрчилсөн, надад амьдрах утга учир өгсөн тэр нөгөө оч байхгүй.
энэ клубтэй танилцсан цагаас хойш юу гэх юм би шал өөр хүн болсон. Яагаад ч юм надад ийм өөртөө итгэл, амьдрах итгэл, ирээдүг гэрэлтэй харах тийм гой зүйлс болгоныг сонио энэ клубын одоо логон дээрээс ингэж би мэдрэмж авсан. Тэгээд дээрэс нь энэ клубыг одоо дэмждэг байсан тэр хүмүүс дунд аюу гоё хүмүүс байсан. Одоо нөгөө сөргөөс шилжээд иргэлүү гарч явах үед бас хүрээлэл аягүй чухал. Тэгмэл яг энэ үеэс хойш намайг хүрээлж байгаа хүрээлэл ер нь дандаа чи чадна. Одоо чи хүсэл мөрөөдлөө биелүүлж чадна. Чи мундаг хүүхэд те чи юм гоё замаар явах ёстой гэдэг тэр итгэл үнэмшлийг ингэж өгж исэн. Өөрсдөө мэдлэг өгж исэн хүмүүстэй уулзж исэн. Тэгэхээр энэ үе бол яалтчгүй яг бүр шилжилтийн үе. Яг тэр гой сайхан бүхнэлөө яг тэр одоо өөрийгөө иргэдээр төвлөрүүлэх болсон тэр үе гэсэн үг. Тэгэхээр хин нэгний нөлөөлөл Байхгүй. Хин нэгний нөлөөлөл ерөөсөй байхгүй. Бусдаас биш би дандаа л өөрөөсөө олсон. Өөрөө өөртөө ярилцаж өөртөө хариулт өгдөг гэдэг шиг яг энэ үе ч гэсэндээ яг өөрөөсөө шалтгаалсан. тэгэхээр тухайн тэр хүрээлэн хүмүүсийн ажиглаж байгаад өөртөө тэмдэглэл гаргаад тэгжсэн гэсэн үг. Одоо нөгөө нэг дөнгөж одоо энэ үед чинь ирээдүгөө гоёор хараад, Тийм. гоёор төсөөлөөд те чадна бүтэн гэж бодол ингээд сууж эхэлж байгаа шүү дээ. Тэрийг дагаад ирсэн хүмүүс гэсэн үг. Тэрийг дагаад миний тэр одоо намайг чиглүүлэхээр ирсэн хүмүүс. Тэгэхээр энэ үедээ өөрөө өөр болцсон байсан үеэс хүмүүс дэмжиж Тийм. Хүмүүс тэгээд итгэл тийм. төрж эхэлсэн. Би зүгээр яг энэ үедээ яг энэ үед рүү чиглүүлжсэн номон дээрс одоо хүч гэд ном байдаг шүү дээ. За. Тэр номон дээрс чи хэрвээ сайхан одоо амьдрахыг хүсч ивэл өөрлөг ингээд сайхан зүйлсийг татахыг хүсч ивэл бодол чинь тийм байх хэвээр. Тэгэх юм бол таталцтай үйлээр чам руу ингээд чи энэ төр бодож байгаа зүйлсийг чинь биелүүлэх тэр одоо юу гэх юм. Хүмүүс ч ирнэ, үйл явдлуулж тохиолдно гэдэг тийм юм би ингээд өөртөө анх удаа юм уншаад тэр нь надад тийм айгу гоёо тусч ирсэн байхгүй. Тэгээд тэр цагаас хойш ингээд бодлоо эрг болгочихгоот л ягаад ч юм одоо тэгээ бас юм хүсэл мөрөөдөлт олцсон баг штэ. Би Манчестер Юнайтед тоглоно, ийм хүн болно, ингэн тэгнэгээ бодчихгоот л ягаад ч юм тийшээ юм чиглүүлж исэн тэрэнд ингээд бэлтгэж байгаа юм шиг хүмүүс гарч ирсэн. Тэрэнд тэгээ дандаа юм гоё сайхан хүмүүс, дандаа эрэг бодолтой, дандаа юм инээдэг, тэ дандаа юм хүмүүс тусалдаг, дандаа юм бусдын төлөө гэсэн хүмүүс байсан. Тэр хүмүүсээс би шууд тусгал авч ирсэн. Тэгэхээр хүн өөрөө бас дотроо ямар байна, юу бодно түүгээрээ тийм хүмүүсээ Түүгээрээ яг өөрлөгөө яг соронцтой адилхан. Зөв зүйл бодох юм бол өөрлөгөө дандаа л зөв зүйл татна. Яг энэнд бол би айгүй их итгэдэг. Тэгээд яг энээс хойш дандаа яг тийм зүйл тохиолдсон болохоор би өөрөө бүр ингээд итгэл үнэмшил бүр айгүй өндөр байдаг гэсэн үг. Энэ үеэс өмнөх нь болохоор дандаа тийм сөрөг бодол боддог. Тэр нь болохоор би яг нөгөө нэг юм яг бүр ингээд том хүн болоогүй байгаа шүү дээ тэр чинь. Ингээд жоохон хүүхдээсээ дандаа юм сөрөг бодол бодоод ирэхээр тэр нь би нөгөө нэг тэрийгэ зөв буруу гэдэг ялгаж чадахгүй те. Юу зөв бурууг нь мэдэхгүй. Тэг юу зөв бурууг нь мэдэхгүйгээр л ингээд аваад хахаар сони ягаад ч юм дандаа юм сүргүүд нь л надад үлдээдэг гэсэн. Тэгээд тэрэн дээрээ төвлөрөөд хахаар ингээд нэг тийм сонин хар бараан дунд л ингээд яваад байгаа юм. Тэгээ тийм бодолтой байж яснаа тэр хүсэл мөрөөдлийг юун дээр үндэслэж тийм очив барьж яв. Амьдрах хүслээс гэх юм. Гэхдээ тэрнээс өмнө дандаа үхэл бодсон гэсэн. Тийм. Тэрнээс өмнө дандаа үхэл бодсон. Тэнгүүд л тэр үхлээс амьдрах хүсэл рүү шилжихээр эерэг бодол руу илүү төвлөрж юм гэсэн үг. Тэр амьдрах хүслээ олж авахт юу нөлөөсөн? Мэдгүй би одоо яг тэрэн дээр яг юу нөлөөснийг мэдэхгүй байна. Гэхдээ нэг юм байх хэрэгтэй. Яг уу одоо би ингээ бодохоор тэр нөгөө нэг номон дээр гарч ирсэн тэр үг л нөлөөсөн баг. Тэгэхээр бас ном уншаад юм. Одоо тэрийг би ингээд манай нэг ах одоо манайхч тэр үед 10 дугаар анги байсан юм уу та. Тэгээд ийм ном уншижсэн. Тэр номон донд нь тэр нөгөө нэг хүч гэдэг ном байсан. Тэнгүүтэл тэр хүч гэдэг номыг би аваад уншингууд л таталцлын хууль гэдэг юм байсан байхгүй юу? Бодлын таталцлын хууль. Тэнгүүтэл тэрэн дээр л яг нэг тийм хоёр ялгаа гаргаж ирсэн. Чи хэрвээ бодож байгаа бодлоороо ингээд ертөнцийн чамд ингээд үйлчилж эхэлнэ. Тэгэхээр сөрөг зүйл бодох юм бол ертөнцийн чам дандаа юм сөрөг зүйлсийг л авчирна. Эерэг зүйл бодох юм бол ертөнцийн чам руу дандаа гой сайхан зүйлсийг тэгээ тэр одоо өөрийнхөө зорж байгаа зорилгод хүрэх
чин туслах тэр хүмүүсийг ингээд явуулнаа гэдэг тийм өгөл надад ер нь бол айгүй том нөлөөсөн. Тэгэхээр би ингээд тэмүүл яг тэр үед ингээд ухаарсан баг. Би өхөл бодоод ахал юм бол би ерөөсөө дандаа юм сөрөг зүйлсийг л татдаг юм байна. Тэгэхээр би амьдрах хүсэлтэй байх хэрэгтэй байна. Надад амьдрахын тулд ийм зорилго байх хэрэгтэй байна. Тэгэхээр би тэр зорилго нь надад юу байх вэ гэдэг тэрнээр бодол үүсчихсэн. Тэгээд дараа нь юм зорилготой болсон. Тэгээд зорилготой болсноос хойш бүх юм дандаа юм дээшээ өсөлттэй байсан л гэсэн үг. Тэгэхээр яг хэрэгтэй тэр шилжилтийн үед хэрэгтэй номоо хэрэгтэй үгээ олоод авсан учраас ганцхан ном ч гэсэндээ бараг тэр номноос болоод энэ хүсэл мөрөөдөл биелээд хийсэн юм шүү. Тэгээд нөгөө юуг зөв бурууг ялгаж чадахгүй байсан чинь сөрөг бодоод байх юм бол ингэн гэрүүт нь нэрээ сөрөг бодолч юу илээ гэж бас бодоод бодлынхоо ялгааг ойлгоод ирэхээр яг илүү төвлөрсөн байна. Тэгэхээр яг нөгөө юм мэдэж уншин тий альва зүйлсүүдийг ингэн идэх чинь бас ингээд тэр бас ингээд бас их сонирм тий. Тий. Тэр чи одоо хүн болгон анх удаа амьдарч байгаа шүү дээ. Бүх зүйл ингээд амьдралын гарын хавлагтаа ирээгүй. Тэгэнгүүт л тэр нөгөө жоохон хөвч ингээл өөрийнхөө бодолчин бас нэг юм эргэн тойрны хүмүүсийн үйлдэлээс ингээд гарч ирж байгаа тий. Тэгэд яг тийм сөрөг үйлдэлүүдээс ингээд дандаа сөрөг бодлуудыг тээж явж жагаад гинт одоо нөгөө нэг тийм өөртөө хэрэгтэй байсан юмаа олоод авчингууд л тэндээс гинт шууд өөр хүүхэд болчдөг ч юм уу өөр зүйлүүд төвлөрдөг ч юм уу тиймэрхүү л байсан баг гэж бодож байна. Тэгэл яг тухайн үед эргэлтийн цагч байна уу юу ч байна дандаа өөртөө ярилцчихсан болохоор надад бол хүн гэхээсээ илүү би өөртөө нөлөөсөн гэж боддог. Эргэн тойрны 10 жилийнхэн найз нөхөд хэр байсан? Найз нөхөд зөндөө байсан. Гэхдээ яг найз нөхөдөө бол ингээл дотроо юу бодож байгаа хэзээ ч хуваалцдаггүйсэн. Гэрийнхэнтэйгээ ч хуваалцахгүй зүгээр л мэдгүй одоо айгүй хөөрөө өөртөөгөө л ингэж татгшаага л боддог. Яг ингээд хүүхдийн чинь тоглоно яа ингээл найзуудтайгаа цуг хамт байна те. Тэгэхдээ тухайн цаг үедээ л ингээл ажиглаад ингээл юмыг ингээд гадагшлуулахгүй зүгээр ингээд мэдрээл явж байдаг хүүхдээсэн. Тэгээд нэг тийм хэрэг биш. Тэгсэн хэрний дотроо тийм бодолтой. Хүмүүс бол ингээ харахтаа тэгэл ингээл хүүхд бол ингээ явж ингээд гүдээ тий жоохон байгаа байхгүй юу. Тэгж харж явах чинь өстой танихад мэдхэд хэцүү юм байна те. Тэр хүн дотроо юу гаднаа яаж илэрдэг гэсэн тэр юунууд бодол ер нь гаднаа илэрнэ ш тас те. Гаднаа ер нь тэгэл жоохон юмд гомдолдог гэх юм уу. Тийм хөвгтэйсэн баха. Ер нь илэрдэг зүйл нь яалтч хүний тийм зан харин шингаар илэрдэг гэх юм уу. Ийм бусад дандаа гомдолдог эсвэл дандаа гомдож өөлдөг ч юм уу те. Тэгэл ер нь ингээл ер нь тийм биеийн хилэмж тэгээд хариу үйлдэл гаргаж байгаа нөгөө нэг зан харин шин илүү их тодордог гэсэн баг гэж бодож байна. Тэгэхээр ч одоо сонсоо сууж байгаа бас хин нэгэн ч гэсэн өөрөөрийнх нь нэг юм тусгал болж болохоор байгаа байхгүй юу. Тэ? Яа тэгэхээр бас нэг ийм бичлэг дээр яваадсан шүү дээ. Хүн ингээ өнөөдөр инээж иж болох ч гэсэн те маргааш нь ингээд амиа оролцсон ч хаа үүсэхгүй гэдэг шиг ингээ бас тухайн үнийг ингээд одоо нөгөө нанд үлсэлт хоёр ингээд ярьжсэн байхгүй юу? Тухайн үнийг ингээд юу яах юм бол хэлж байгаа зүйлсүүдийг зүрхээр урсгаж сур гэд нэг тийм хэлжсэн байхгүй. Тэгээд тэгэнгүүт тухайн хүний мэдэрч байгаа шиг мэдрэх юм бол тэр хүнийг ингээд бас ойлгож болж ийн гэдэг шиг те. Тэгээд тэгэнгүүт нь өнөөдөр ямар ч одоо бодолтой бид нэр энгийн гэж бодож бид нэр үйлдэл дээрээ ч хүртэл анхаарах хэрэгтэй байгаа байхгүй. Өнөөдөр ингээд нийгэмд чинь мэдээж хэрэг стресстэй байна. Стрессээс үүдээд бид нэр өөртөө ч анзаарахгүй хин нэг ингээл өнгөцгөн дүгнээл ингээл амирх муулах тохиолдлууд маш их байдаг. Тэгэл тэгэнгүүт чинь яг үндэ тэгж тийм үйлдэл хийж байгаа саялж ин те гаргаж байгаа илэрхийллүүд нь ингээд бусдад муухай хандах ч юм уу тийм байсан. Тийм үл хийж байгаа хүмүүс дотроо нэрээ магадгүй ингээд чи одоо ингээд харж исэн шиг би нэрээ тэгжсэн байлиг ингээд харахаар бас сонь байгаад байгаа байхгүй. Хин нэгний тусгал бол болохоор байгаа байхгүй. Тийм. Тэгээд ер нь би зүгээр ингээд хүүхдүүдэд те яг одоо 10-тай 11-тэй ч юм эсвэл ингээм ер нь зүгээр хүүхдүүдэд хэлэхэд одоо би ч яг тэр хүүхд байх үедээ дандаа юм сөрөг те өөрөө дандаа том хүн болсон юм шиг төсөөлдөг байсан юм хязгаарч тэр бодлуудаа гадагшлуулж байгаагүй. Хэрвээ тэр үед би магадгүй хүнтэй ойлголцохын тулд тэр мэдрэмжээ ингээд зөв илэрхийлэхийн тулд ингээд ядаж жоохон ч гэсэндээ ярьдаг байсан бол миний эрэг байх цаг хугацаа арай хурдан ирэх байсан баг. Тэгээ дандаа дотгошоогоо байсан яг сөрөг тал нь яг одоо өөрөө ярилцдгийн сөрөг тал нь л юм жоохон хожуу гарч ирж байгаа байхгүй. Тэр чинь ингээд тэрийгэ зөвхөн өөрөө туулаад те ямар ч хүнээс юм туршлага авахгүй эсвэл хүнтэй ярилцаж ямар нэгэн зүйлийн утга учирыг ойлгохгүй яваад хахаар
сүүлд одоо тэр гой зүйлс нь ирж байгаа. Хэрвээ эрт ингээд зүгээр л өөрийгөө илэрхийлж чаддаг. Тэ хүнтэй ингээд ярилцаж чаддаг. Өөрийнхөө юу мэдэрч байгааг зүгээр л ингээд ярьдаг байх нь л амар чухал юм лээ. Тэрнээс яг ингээд дотроо тэгээл тэрэндээ ингээд өөрөө өөртөө хариулдаг бол өөрөө өөртөө юм бодол үүсгээд яваадах юм бол тэр нь магадгүй амар олон сөрөг зүйлсийг дагуулах. Бүх зүйл тэр ярьж байгаа яриа, үйл хөдлөл, гаргаж байгаа зан арьсан гэх юм уу те. Тэр болгон дээр аюу сөрөг зүйлсийг гаргах. Тэгэхээр хүүхдүүдийг тэгж яриулахын тулд бас эцэг гэх нь эргэн тойронд байгаа ах эгч нар нас аюу тэр хүүхдийг яриулахын тулд ингэж байнгын одоо цаг хугацаа гаргаж явах хэрэгтэй. Тэр хүүхдтэй ингэж ярилцаж явах хэрэгтэй. Тэгэхгүй бол хүн ярилцахгүй бол тухайн хүн дотор юу бодож юу гэд санаж бодож явж байгаа юм ерөөсөө мэдэхгүй шүү дээ. Тэгэхээр ярилцах гэдэг чинь амар энгийн хэрнээ амар том юм хэрэгтэй зүйл байгаа тоххой. Айлын том доороо 3 дүүтэй. Өө тийм үү. Аав ээжтэй хоёлаа тэгээд гэр бүлэрээ илүү бүтэн өссөн. Тийм. Одоо яг манай дүү чинь яг надаас нэг дүү болохоор ингээл ер нь ухаарсан цагаас хойш ингээл дүүтэй байнга юм хамт байсан. Яг аав ээжтэй байсан цаг хугацаа бол айгүй ховор. Тэр бас айгүйх нөлөөсөн гэх юм уу яг тэр байнгын сөрөг байхад гэх юм уу тэр сөрөг бодлоодыг өөртөө тээхэд айгүйх нөлөөлж ирсэн. Тэгэд яг нөгөө саяны хэлдэг аав ээж ах эгч нартай хажууд нь байгаа хүмүүс тэр хүүхдэд ингээд цаг зарцуулах гэдэг чинь тэрэн дээр амар том чухал. Тэр хүүхэд яг хажууд нь ингээд тэр хайр халамж мэдрүүлэх хүмүүс байхгүй болохоор бүх зүйлийг өөрөө ингэж талбар дээр гарч иж мэдэрч өөрөө өөртөө ингэж туршлага хөрвүүлэх гэдэг байгаа байхгүй. Тэгэхгүй яг эцэг гэх нь хажууд нь байгаад ойр дотны хүмүүс нь хажууд нь байгаа тэр хүүхдэд ярилцаад ингэж юм бол арай илүү хурдан зөвлөгөө өгөөд тэр хүүхдийг зөв чиглүүлэх боломжтой гэсэн. Тэгээд бага хахад ингээд аав ээжтэйгээ байх цаг хугацаа эргэн тойрондоо ингээд хайртай хүмүүстэйгээ байх цаг хугацаа айгүй ховор байсан болохоор яахаа мэдгүй ингээд яваал байдаг те. Яг юу гин тэрийг ингээд хайгаал яваад байдаг. Тэгээд тэр нь байнга гомдолдог. Тэрнээс ахуулаад ер нь ингээд сөрөг дээр айгүйх төвлөрдөг байсан баг. Аав ээж нь ер нь ажил гээд авдаг. Одоо жишээ нь манай аав ээж хоёр бол ингээд хүүхэд байхаас хойш те одоо хоёр хүүхдээ юунаас дутаахгүй өсгөхийн тулд байнга ажиллаж байгаа штэ. Тэнгүүт л бид хоёртой байх цаг хугацаа айгүй ховор. Тэгэхэд би болохоор ингээ аав ээжтэйгээ байх гэдэг. Аав ээжээ хайр халамж амар хэрэгтэй болоод идэг. Тэгэхэд байхгүй болчингууд л шууд өөр юм дээр төвлөрөх. Хайрыг яаж олж авах уу? Тэнгүүт тэр хайгуулд гарчхаар яг юу хайр биш юм гэдгийг ялгаж салахын тулд амар их цаг хугацаа өнгөрүүлсэн гэх юм. Тэгэхээр нөгөө 3 дүүтэй гэсэн тий? 3 дүүгээ өсгсөн үү? Одоо нөгөө яг тий аав ээж ингэ завгүй явчихж байгаа байхгүй. Тий. Аав ээж одоо яг доотлын дүүтэйг бол байнгын ингээд цуг байсан. Тэнгүүл тэрний доотлынх нь бол надаас 10 дүү гэхэр чинь намайг 10 таа байхад. Тэгэхээр чинь би ч яг тухайн үед чинь бас яг айлын том болохоор яг манай доотлын дүү бол ер нь манай 2 дүүтэй нилээн сайн харилцаатай. Би бол 3 дүүтэй гуруулантаа нь яг бүр тийм ээ сайн дотно гэж бол өөрийг хэлэхгүй. Дандаа л өөрөө өөртөө ингээд туусан цаг хугацаанд л ер нь илүү төвтөрцөн гэх юм уу. Тэгэл яг одоо миний 2 дахь дүү ингээ гараад ирж байгаа штэ. 2 дахь дүүтэйг болцсон байхад миний доотлын дүү тэр дүү ингээл илүү харна. Би бол ингээл ер нь байхасаа байхгүй их байнгын нэг тийм гадуур ингээл явж идэх хөхтэйсэн. Өсвөр насндаа юу? Тийм өсвөр насндаа. Ер нь нэг 10 11 тэдээ ч гэсэн ингээл байнгын гадуур явж идэг. Тэгэл хамаатнуудаараа байнга ингээл явна. Ер нь гэртээ байх цаг хугацаа амар ховор. Тэгэд би угаасаа яг 1-ээс 5 дугаар анги хүртлээ хамаатныхаа ахын сурдаг байсан байхгүй юу. Тэгэхээр нөгөө нэг гэр манай ахын хоёр ингээ жоохон зайтай болохоор за эхний 2 жил бол аав ээж гээл за 5 дахьад авангуутлаа гэрлөө дагуулж явчаад бүтэн сая өдөр нь оройн хүргээд өчнө. Тэгвэл 3 дугаар ангиас ахуулаад би өөрөө тэгж явдаг болсон. Тэгэхээр аль эрт ингээд би дагаад эхэлчихээр тэгэл яваал юм. Гадуур яваал энэ найз нөхдөдөө энэ тэр ингээл яваал. Ер нь нөгөө нэг аав ээжтэй байх цаг хугацаач ерөөсөй байхгүй болчихж байгаа байхгүй. Тэгээ шууд гадаад ертөнцтэй харилцаал шууд амьдрал руу юу хийвэл буруу юу хийвэл зөв юм гэдгийг өөрөө хийж иж заавал ойлгодог. Тийм байсан болохоор ер нь тэр үйл явц нь амар удаан байсан баг. Аав ээж нь тухайн үед ер нь тэгээд
одоо харилцахтаа ч юм уу бид нэр ингээд тхийн тулд ингэж ер нь ярьдаг байсан уу? Аав ээж ер нь хайр. За ингээд мэддэггүй байсан ч гэсэндээ аав ээж нас ингээд хайрлаад байгаа гэж бодож байгаа. Тэнгүүд бас үг үйлдэлээр нь яг юу гэж илэрж ярьдаг байсан тохой. Би өөрсөө ер нь ярилцдаг байсан. Цухтаад байдаг гэсэн үү? Ер нь цухтаах гэхээсээ илүү тийм яг ярих цаг хугацаач бараг байгаагүй. Дээрэс нь манай аав ээжтэй гэж бүр ярьдгүй байсан. Яг тэгж хөөхтэйгээ тулч гэх юм уу те. Тэгэхээр ер нь бол яг нэг тийм бусд хүмүүсээс шалтгааллах тийм бодол надад ерөөсөн анхнаасаа л байхгүйсэн. Дандаа л өөрөө өөртөө л байнгын тэмцэлтэж ярьж өөрөөсөө бүх зүйлийг нэж ярьж хайдаг гэсэн болохоор үзэж байгаа харж байгаа зүйл ямар байхаас шалтгаалаад тэр хурдыг удаашруулж байгаа гэх юм өөрийгөө ойлгох хурдыг. Одоо ер нь аавж нэмрээ харилцаа. Одоо ч гэсэндээ бараг л адилхан дөө. Тийм үү. Би яг хуу 10 жилээ төгсөөд ээжтэйгээ арай илүү ингээд ярьцдаг болсон. За. Гэтэ тийм ч биш. Гэтэ яг хуу яг юу усж байгаа, ингэж байгаа, тэгж байгаа гэдэг ерөнхий нэг юм яриагаа ол ярьж. Тэрнээс яг гүнзгий мэдэрч байгаа мэдрэмжүүд бол ерөөсөө хаалцдаг. Ер нь хинтэж хаалцдаг. Яг өөртөө дотроо л мэдэрч шаналж явдаг гэх юм. Одоо ингээд маш олон хүмүүст ингээд түгээлдэж байгаа шүү дээ. Тэнгүүд ингээд аав ээж нь юу нэг яаж хүлээж авсан тэр. Тэр яг нөгөө ярьцдаг болохоор яг хэлж мэддэг. Тий. Одоо хүртэл яг тийм. Тустай амьдэрдэг юм одоо. Одоо бол цуг байгаа. Яг тэгвэл би байнгын ингээд ийш тийш явж байгаа болохоор надад тийм тустай гараад илүү юунд зарцуулаад байх тийм. Одоо юу гэх санхүүгийн тийм юу байхгүй. Дими зарлах болчих гээд байгаа байхгүй. Тэгэхээр зүгээр аав ээж дээр байнгаа ингээл нааш тааш яваал. Тэгсэрнэл аав ээж одоо тэгэхээр ингээд би амар одоо амьдралынхаа баг ихэнх цаг хугацааг юм ганцаардмал өнгөрүүлсэн. Тэгээ одоо миний хийж байгаа зүйл надад нэг тийм нөгөө ганцаараа хийж байгаа нэг хэцүү санагдахгүй байгаа чинь яг тэрнээс шалтгаалж байгаа гэсэн үг. Анх дуута ганцаараа явхад ч хүртэл надад хэцүү санагдаагүй. Яг тэгвэл би ганцаараа л байсан. Ганцаараа л юм хийж байгаа. Тэгээ энэ надад ерөөсөө хэцүү байгаагүй болохоор энийг хийж чадсан гэж боддог. Эхний аяллыг. Одоо нөгөө маргааш өөхөх юм шиг амьдрах гэж хэлжсэн шүү дээ. Хэрвээ тийм бодолтой байгаа тохиолдолд эцэг ихтэйгээ ер нь бол илүү дотн болъё гэсэн нэг тийм бодол хэр төрдөг юм. Ер нь бол эцэг ихтэй бол бүр ингээд үнэхээр хайртай. Бүр ингээд байнгын саан савж идэг, байнгын юм нөгөө нэг юм юу гэмдэ. Аз жаргалтай байхын тулд тий байнгын юм санаа зовж явж идэг. Гэхдээ багасаа л юм үл ойлголцол одоо нөгөө байнгын юм дотн харилцаа байгааг болохоор одоо хүртэл яг тэрийг засч чадахгүй байгаа нь л яг миний хамгийн том одоо юу гэх миний дотор байдаг хамгийн том шаналл. Тэрийг одоо тэгээд ирээдүйч баг засгаж жоохон хэцүү гэх юм уу. Тэр нь л яг миний ганц эзэж ухраах боломжгүй, эзэж нөхөж авах боломжгүй тийм үнэтэй зохицсон. Гэтэ бас ер нь BDD ч үе юм уу? Би бас ингээд өсвөр наснд байж байхдаа ингээд яг ер нь бол ингээд адилхан заяа. Би одоо ингээд ажиглаж бодоод байгаа байхгүй юу? Одоо BDD үеэс эхлээд ийм тотгошоогоо чимээлэх, дотоод хүний сонсох, мэдрэмж нь ингэж байгаа юм байна гэдгээ юм илэрхийлж одоо мэдэрдэг болсон үеэс гадна илэрхийлж ярьдаг болж байгаа юм шиг санагдаж байгаа хэрэг. Тэгээд хүмүүс тийм яриагаар аягүй их юм өлс цангацсан юм шиг. Тэгэнгүүт эцэг эхийн үеэс одоо жишээл би тэр хүмүүсийн оронд өөрийгөө ингэ тавьж үзэж штэ. Эцэг эхийн оронд өөрсдөө ингэ тавиад үзэнгүүт тухайн үеийн нийгмийг би бодож эхэлсэн байхгүй юу. Яг тэгэхээр би өсвөр насндаас яг адилхан байсан. Савлгаатай байсан уу байсан тий ингээд нэг юм хэцүү бодлууд бодно тий бүх яг ингээд зөндөө юм хар бараа юмнуудс ингээд өсвөр наснд байгаад байгаа. Тэгээ юунаас ингээд холбоотой ингээд бодонгууд бас
яг ингээл би ерөөсөө ингээ ээж намайг өсгөхээс илүүтэйгээр намайг ерөөсөө л тэр хошоо ингээд өгшээж өгөөдөр ингээ аваачаал тавьчихна. Тэнгүүд би одоо ингээд айлын ганц ээжтэй ингээ хойлохнаа байдаг байнгут би ээжийг амар их сана. Тэгээд ингээ тэр юмнууд чинь ингээ хоримтлагцаар агаад би ясан ингээ амар чимэг болцсон. Тэгэл ингээ ээжтэй уулзаал тэнгүүд үзэл санаа нийлэх болчихно. Тэг үзэл санаа ингээ нийлэхэ болоо тэгэнгүүт чинь ээж ингээ сүулт ингээл том болоод бит хоёр хамт амьдарч байгаа штэ. Тэгээд тэгэнгүүт чинь чи баг яаж ингээ өсгөөрөө ингэж байгаа би чамайг бол тэгж өсгөөгүй гэдэг юм хэлэнгүүд станер яг юм дотор бугулцсан юм ингээд шархан дээр ингээд дараад байгаа юм шиг амар хөвддөг ч юм уу те. Тиймэрхүү юм байсан байхгүй юу. Тэгээд бит хоёр бол тэр үеийг ингээд давчсан. Яаж давсан бэ гэдэг тэгэнгүүт одоо дандаа юм муудалцдаг. Тийм байсан байхгүй амар сайн. Ягаад тэгэхээр та намайг ингээгүй гэдэг би шарах гомдолтой. Тэг хоёулах нэг учраас ярихаас бас ингээ өөрцөхгүй. Тэгэл ингээл та намайг ингэсэн гингүүд нөгөө хүн болохоор яг ингээ саялсан тий. Аав ээж ингээ хайрлаж байгаа учраас ингээд ажлыг явсан гэд. Тэг ингээ бодонгууд бид нэр тэр амьдрал ингээ туулж үзээгүй учраас ингээ ойлгохгүй байхгүй яалч аргагүй тий. Тэгээд тэгэнгүүт нь би чамаа ингээ хайрлаа тий. Ингэж тэгж би ойлгохгүй. Миний хайр би таныг хайр болвол тэр ямар нэгэн өөр нэгэн зүйл бишээ. Зүгээр л надад гэсэн тэр хамт байх тэр зүйлийг би ингээ хэлжсэн. Гингүүд одоо чиний ингээ түүхтэй амир ижил байгаа байхгүй. Ер нь л ингээл хүмүүсийн ингээ түүхийг хараад тахаар туусан замнал нь тухайн үеийн нийгэм чинь тэ ижил байгаа байхгүй. Социализмын ингээл үеэс ингээл эцэгчүүд ингээ юм байсан гэд ингээ харахаар ижил төстэй мэдрэгддэг юм байна да. Тэгээд ээж тохоор яаж тэрийг ингээ давж гарсан бэ гэдэг гингүүд маш их одоо сөргөлдөөнтэй тэр зүйлсүүд ингээ байсан ч гэсэндээ зүгээр л амир ичээд идэм билээ ингээд нэг юм ярих гэхээр ичээд ингээд ярмааргүй л байгаа. Тий. Угаасаа яаж өөрийгөө илэрхийлэхээ мэдэхгүй болохоор ерөөсөө тийм ярих юу гарч ирдгүү. Дээрс нь ичээд идэх те. Тийм мэдрэмж байгаа юм шиг. Тэгэд яг нь манай аав ээжийн одоо нөгөө надтай байхгүй цаг зарцуулаагүй те. Ийм одоо хүртэл ийм тэгж лаг ийм дотны харилцаатай биш хэрнээ би хамгийн их үлгэр дүрлэлийг аав ээжээс авч ирсэн. Тэр нь зүгээр ингээд хажуунаас нь хараад одоо тэр хүмүүсийн гаргаж байгаа харилцаа тэгээд дээрэс нь юм хандлага гэх юм уу? Тийм хандлагаас л ер нь яг хүмүүжлийг авсан. Тэрнээс бол ингэж ярилцаж те заа зөвлөж ингэж хүмүүжлийг аваагүй. Гэхдээ манай аав ээж хоёрын юм тэр үйл хөдлөл нь амар зөв байсан болохоор ерөнхийдөө суур нөгөө нэг хүмүүжлээ би айгу зөв авцсан. Тэгээд яг хөө би багасаа л нөгөө нэг юм амар том хүн шиг бодолтой байсан гэдгсэн шүү дээ. Тэгээд том хүн шиг бодолтой байгаад тэгэхээр багасаа аав ээжигээ ер нь ойлгодог байсан. Гэхдээ хүүхд юм чинь л нөгөө нэг хамт байх хүсэл илүү давмгаалдаг. Тэгээд за ер нь өөрөө л ер нь уучраа болох юм байна. Тэ өөрийгөө л ер нь ингэж төлөвшүүлэх юм байна гэж бодонгууд л шууд хажуудаа байгаа хүмүүсээс л ер нь хамгийн дөрөнд тэр зүйлээ хааж эхэлж байгаа байхгүй. Тэгэл зүгээр үйл хөдлөл гаргаж байгаа заа шинг ингээ харахаар манай ээж бол ингээл байнга инээдэг. Үнтэй амар гоё харилцдаг. Тэгэл ер нь инех гэдэг чинь ер нь бас амар гоё зүйл юм байна. Тэгээд хичнээн сөрөг бодолтой байна. Гаднаа бол байнга тэр инээсгэлийг гаргаж байгаа байхгүй. Яг тэгвэл ээж хичнээн ингээд хэцүү замыг туулж байгаа хэрнээ гаргаж байгаа тий наана гаргаж байгаа зүйл нь дандаа юм инээмсэглэл гоё сайхан тий ийм юуч болоогүй юм шиг гаргаж байгаа тэр зүйлийг ингээд би яг хуулаад авцсан. Дотроо ингээд хичнээн юм шанал гонхтой байгаа хэрнээ гаднаа бол хүмүүс тэрийг мэддүүлэхгүй бол би байнгын тийм аз жаргалтай юм шиг харагдах хэрэгтэй байна гэдэг. Тэр нь ингээд миний одоо энэ инээгээд байгаа тэр зүйлийг ингээд бий болгосон. Өөрийгөө нууж чаддаг гэх юм уу? Болохоор ингээд бүх сөрөг юмны илэрхийлэл болсон. Өөрийнх нь үйл хөдлөлөөс би энийг хийвэл болохгүй мэн гэдгийг ааваас ээжээс болохоор дандаа энийг хийвэл ийм байх юм гэдэг эрэг тал. Тэгэхээр яг ийм хоёр зүйлийг ингээ хоёулыг нь харж өссөн болохоор тэр дундаас өөртөө хэрэгтэй зүйлийг авах нь бол бас нэлээд тийм хэцүү байсан. Яг аль нь зөв аль нь буруу гэдгийг ингээл ялгаж салгаж авахын тулд амар тийм цаг хугацаа их шаардагдсан гэх юм уу. Яалч жарахгүй нөгөө үр хүүхэд ингээл нэг юм хүн холбоо гэдэг шиг ингээ гэр бүл ингээ учраас хайр бол ингээ бэн тий. Хайр бол байгаад байгаа. Гэхдээ тэрийг яаж хоорондоо ингэж тэр хайраа ингэж илэрхийлэх үү? Яаж тэр хайраа ингэж ойлголцох уу гэдэг чинь л амар том асуудал. Тэгээ одоо хүртэл яг ингээд байхгүй гэж амар надад бол амар хэцүү баг. Амар хайрладаг хэрнээ тэр хайрыг хоорондоо ингэж хязгаарч ойлголцолд хүрэхгүй гэхээр тэр нь нэлээд
Тийм хамгийн том асуудал. Миний хамгийн том асуудал бол яалтчгүй ийм гэр бүлийн тэр гоё халуун дулаан уур амьсгал гэх юм уу? Минийх бол өнгөрсөн жилээс л тайлгцсан. Эсвэл яг яалч Тэгэхээр ярихгүй. минийх бол одоо хүртэл тайлгдаагүй л явж байгаа гэсэн үг. Бит хоёроо яалч ярихгүй ярилцсан л та тэр юм дээр. Эсвэл нэрээ хамгийн түрүүнд бол ингээд хашгираад орилттэй юм билээ. Яг нөгөө өөртөө хамгаалаад өөртөөх нь л одоо түүхий мэдж байгаа учраас тэгдэм л. Тэр ихний нэг шатан юм шиг. Тэр ингээ өнгөрсний араас нэгнээ сонсож эхэлт юм бэл. Нэгнээ сонсоод эхлэнгүүт нөгөө хүнийхэн орон дүүргээ тавиад эхэлт юм бэл. Тэгээд эхлэнгүүт дундын нэг юм ойлголттой болоод ирэхээр өстө жинхнээсээ нөгөө гомдсон гомдол би нэрэн гэсэн ингэжсэн. Тэгээд үүний араас ойлгоод ирж штэ. Ойлгонгуудаа жинхнээсээ нөгөө хайртай ч гэсэн хэрнээ одоо бидний ингээ харилцаа амар зүгээр ч юм шиг хэрнээ уучлах хэрэгтэй байдаг юм шиг. Тэгээд би яг ээжигээ тухайд ярилцсны араас яг энэ шатаарал юм болсны араас уучлсан байхгүй юу. За намааг бас уучлаарай. Тэгээ манай ээж надаас бас уучлалт гуйсан. Анх удаа тэр үе. Тэгээд миний зүрх ер нь бол итгэсэн байхгүй. Миний хувьд болохоор би бүр аль дээр л ингээд миний тэр уучлал ингээд байсан. Одоо ч хүртэл байгаа. Гэхдээ зүгээр л яг энэ дээр гэхээр би бүр ингээд яг миний хамгийн мэдгүй сэдв болчих гээд идэх хөхгүй. Нэг юм харилцаанд эцэг их харилцаан дээр. Тийм бай. Ерөөсөө тийм харилцааг ямар байдгийг мэдгүй болохоор угаасаа л ямар байх ёстойг мэдгүй. Тэгэхээр одоо хүртэл яг тийм асуудал байгаа. Тэгээд энээсээ шалтгаалаад ерөөхдөө нэлээд олон зүйлээс юм хаалттай байдаг. Тэ. Тэгээд ингээ эргээд харахаар бүр бага наснаас л эхэлсэн. Одоо яг энэ зурган дээр байгаа тий. За хоёулаа дүүлийн зургаас барьчих. Тий. Яг энэ яриа айгүй гоё яг холбогдож явж шүү. Эндээс ахуулаад ярих юм бол баг илүү зэгцтэй ойлгож магадгүй. Энэ одоо яг нэг углуурах тэр олон юмны шалтгаан болж эхэлж байгаа. Одоо чинь би ингээд айлын том хөхөд за болж ингээ мэдлж байгаа байхгүй. Тэгээд эн чинь 97 оны 3 сар 9-нд ингээ төрсэн. Одоо нэг нас ч хүрээгүй баха. Хүрээгүй байх үеийн зураг баха та. Манай аав хоёрын одоо хөрмийн үеэр ингэж авахулсан зураг байсан. Тэгэд энэ үеэс хойш яг ухаан орж байгаа штэ. Тэр ухаан одоо баг 2 наснаас хойшыг би бол бүх үйл явдлаа сандаг. Яг юу хийжсэн, яаж исэн, тэгээд яг тухайн үед ямар мэдрэмж төрж исэн гэл бүх юмыг сандаг. Тэгэхээр тийм эрт санаад эхэлсэн болохоор нөгөө нэг юм аюу олон зүйлийг ингээд сөргөөр авах тэр мэдрэмжээ хурдан өөртөө үсгэсэн байхгүй. Дандаа юм хүн одоо жишээ нь гой зүйлсээс илүү надад ингээд хүн хэрэлж байгааг сонсохоор тэр нь надад ингээ амар хэцүү санагддаг. Энэ хүмүүс яагаад хэрэлдээд байгаа юм лөө? Яагаад ийм орчин надад ингээд орчинд би орчвоо гэдэг тэр ингээл ирэх одоо бодлууд, асуултууд ингээл байн гараал. Тэгээ тийм юунаас ингээд амар зайлс хийдэг хэрнээ байнгын нэг тийм юмд яваад итгэсэн байхгүй. Тэгээд ганц намайг ингээд аварсан зүйл нь одоо намайг төрөхөд манай өвөө миний нэрийг өгчээсэн. Очир байна гэдэг нэрийг. Тэр нь болохоор ингээд яг хөө тэр намайг төрж явах үед нар хүртэл болж исэн тэр үед нь ингээд төрж исэн болохоор нарыг ер нь биелэгдэж галын бурхан гэдэг үүднээс очир байна гэдэг нэрийг өгсөн гэж надад хүмүүс манайхан тайлбарладаг. Тэгээд тэр нэр намайг яаж одоо хүртэл авч явсан бэ гэхээр энэ нэр чинь амар том нэр шүү дээ. Тэгэхээр ингээд ухаан орсон цагаас хойш тэгээд сургуульд орсон цагаас хойш ингээд өвөдөө амар хайртай байсан. Миний өвөгийн өгсөн нэр болохоор энэ нэрийг айгу сайн авч явах хэрэгтэй гэдэг бодол үргэлж байдаг байсан. Тэгээд өвөөгөө яг ингээд өнгөрхийг яг нүдээр харж исэн. Яг миний нүдэн дээр өнгөрч исэн. Тэгээд би тэр чинь жоохон байгаа шүү дээ. Тэгсэр нэ тэрийг би ойлгож исэн байхгүй. Тэгэхээр нөгөө нэг өөрийнхөө хайртай хүнийг алдах мэдрэмж ямар байдаг вэ гэдэг мэдрэмжийг авчгаар дараа нь хүнийг бүр ингээд хайрлах сайд болчихдог. Тэгээд аав ээжийг ингээд итгэхийг хайрлах юм бол хизээ нэг өдөр надаас ингээд явчих магадгүй гэдэг айдас жоохноос төрчхөр тэр хүмүүсээс ингээд зайгаа барьж эхэлсэн байхгүй. Сонио ингээд ийм хитрхи ойрхон биш те. Тэгээд байнгын юм ажил төрлөө яваад байна. Би ингээд санаад байгаа за хүүдэрээ одоо чинь бидний үчи хөдөө бол ингээд явуулдаг байсан шүү дээ. Нэгдүгээр
одоо жоохон бах 4 5 4 за 4 настайгаас хойш ч юм уу. Тэгээ сургуульд оронгол зуны амралт болгонгод л хөдөө болч. Яагаад гэвэл өөрөөсөө хүүхдүүдэд харах цаг завгүй ажилтаа болохоор хөдөө өвөө эмээр юу болчихно. Тэнгүүд л тэр цагаас хойш л ингээл хүнийг ер нь хитрхийг хайрлах нь өөрөө алд байхгүй болчих юм бол ингээ хэвчүү. Тэгээ тэрийг яаж мэдэрчээсэн мэхээр аав ээж ингээл санаад тахад те за ирэндээ гэж жагаад ирэхгүй. Хэлсэн амлалтанд хөрөхгүй ингээд ирэхгүй болчихгоот л тэр чинь амар их гомдож байгаа байхгүй. Яагаад ирэхгүй ингээд хэлсэн амлалт хөрөхгүй байгаа юм бол тэгэл нөгөө нэг буцаал хайр нэхэж эхэлнэ, өгүүлж эхэлнэ. Тэгээд хүн хэлсэн амлалтанд хөрөхгүй бол яах юм? Хитрхийг хайрлах юм бол тэр зүйл нь буцаад ирэхгүй бол ямар мэдрэмж авах юм ингээд. Бүр багасаа ингээд мэдэрчээр тэрнээс ингээд айгаал зайгаа барайл тэгсээр амар хол болчихж байгаа байхгүй. Тэгээд сургуульд ороод тэр чинь өвөөгөө ингээд амар багтаа ингээд алт. Яг ингээд хажуудаа байхдаа ингээд алдсан. Тэгээд тэр мэдрэмж ингээд амар гүн гүнзгий тусцсан. Тэгэл юу тэндээс хойш ингээд нэг юм төөрөгдөлтэй бол юу ингээд хүний хайрлж болохгүй маань. Тэрхий их юм ойрхон байж болохгүй маань. Тэгж явж байгаад нэгдүгээр ангид ороход яг нэр яа надад чухлын гэдгийг ойлгосон. Манай нэгдүгээр ангийн багш бас яг намайг тодорхой ингээд амар зөв зам руу хамгийн анх оруулсан хүмүүсийн нэг байхгүй. Тухайд би бас нэгдүгээр ангид орчоод хичээлээ хийхгүй ингээл. Тэгээ зүгээр тоглож монголол. Тэгэл маргааш нь очиод даалгавар шалгахаар хичээлээ тэгэл самрын өмнө гаргана те. Хичээлээ хүүхдүүдэд самрын өмнө гаргаал. Тэгээд загнахтаа намайг юу загнадаг байсан бэ гэхээр чи ийм гоё нэртэй. Тэгэхээр чи зөв явах хэвээр. Чи нэрийг ийм хизээч ийм муу авч явж болохгүй. Гэт тэр үг бас амар төлөөлжсэн. Тэр үеэс бас ингээд өөрийгөө аль болох ингээд зөв авч явахыг хичээдэг. Ер нь хичээж сурч байгаа тэр үгнээс болж. Тэгээд тэрнээс хойш бол ийм гинт ийм хичээлээ байнга хийх ёстой. Би хийхгүй бол самрын өмнө гарна. Тэгвэл миний нэр муугаар ингээ гарна. Тэгэд өвөөгийн маань өгсөн нэр муугаар гарах юм бол би өөрөө муухай мэдрэмж аав штэ. Тэгэхээр тэрэн дээр бас ингээд эхний нөгөө нэг юм жоохон ч гэсэндээ зөв рүү чиглэж байгаа үе гэх юм уу. Тэгээд ахлах анги руу шилжиж байгаа. Ахлах анги руу шилжих үед манай баг ангийн багш ингээл 25 дуртай болоод тэгээд бас ингээ өнгөрчихөж байгаа. Ахаад ингээ хоёр дахь миний хамгийн хайртай хүн ингээ байхгүй болчихгоор ахаад бүр ингээ холдоод байгаа хэрэг. Хүнийг бүр ингээ хайрлахаас бүр ингээ айцтай болцсон. Тэгэл ахлах одоо тэр 6-аас ахлах ангаа ахлах сургуулаад төгсөх хүртлээл ер нь тэр айдас бол илүү их давмгаалсан. Тэгэл ингээл янз бүрийн зүйл ингээл өөрийгөө ч ойлгохгүй ингээл хий тимий зүйлд илүү их цаг хугацаа зарцуулаад явсан. Тэгж жагаад яг энэ хүсэл мөрөөдөлтөө болж ихсэн цаг хугацаанд ер нь яг бүр утгаар нь ингээд зөв рүү чиглүүлсэн гэх юм уу. Одоо би чинь ингээл сайн сурах хэвээр, онд сураад тэ лаг ажил мэргэжилтэй болоод аав ээжээ ангин тэгэнтэй эргэн тойрондоо ийм энэ нэрийг ингээд гоё сайхан авч явна гэл тийм бодлууд төр төвлөрс. Тэр нь нэг өдөр амар утгагүй санагдаад би яг хэний төлөө яваад байгаа. Би яг юуны төлөө ер нь энэ зүйлийг сураад энэ зүйлийг ингээд хийх ёстой. Надад амар өөдөртөө утгагүй санагдаж байна гэж бодоод тэгсэн чинь надад ингээд гоё гинт ин гоё мэдрэмж өгсөн зүйл нь хөл бөмбөг байсан. Тэр бүх бодлуудыг мартаад тэгээ дээрэс нь юм би байнгын өөрийгөө юм аз жаргалтайгаар мэдэрчээсэн зүйл нь хөл бөмбөг. Тэгээ тэндээс бүр ингээд амар гоё мэдрэмжийг авчаад тэгсэн ирнээл бас зориг тодорхойгүй зүгээр л тэрийг тоглох нь л гоё санагдаад байгаа. Тэгж байгаа л гинт яагаад би одоо тэр чинь хөл бөмбөг тоглож эхлэхдээ бол ах юм компьютер дээрс эхэлж байгаа байхгүй. Компьютерийн тоглоом дээрс. Тэгээд дараа нь гудамжинд гарч байгаа. Тэгээ гудамжинд гараад компьютер дээр тоглож ингэж байж байгаад гинт би яагаад энэ компьютер дээр тоглож байгаа хүмүүс шиг юм лаг мундаг хүн болж болохгүй гэж. Тэгэл тэр цагаас хойш юу би мэргэжлийн хөлбөмбөгчин болно. Би Англид очиж Манчестер Юнайтедийн тамирчин болно. Тэгээд эхлэнгүүд л шууд өөрчлөлтүүд орж эхэлж байгаа юм л та. Тим хүн байхын тулд би өөр ямар ах хэвтэй. Би авч явах байдал, хүнтэй харилцах байдал, миний одоо бодол ямар байх хэвтэй гэдэг тэр илүү их төвлөрч эхэлсэн. Тэгээ нэг тийм мөрөдөлтөй болоод тийм бодолтой төвлөрөөд ирж яхад нөгөө нэг номын чинь үг амар хүчтэй нөлөөлчихөж байгаа юм. Энэ л яг энэ бүх зүйлийг зөв чиглүүлэх зам юм байна гэд. Тэгээд хайраас ингээд хүнийг хайрлах, тэ хайртай хүнийг алдах мэдрэмжээс ахуулаад тэр чинь үхэл амар ойрхон байсан бохоо надад. Ягаад тэр үхэл гэдэг бодол ингээд байнга ойрхон байсан гэхээр өвөөгөө яг тэр алдсан цагаас хойш үхэл ийм юм байна тэ. Тэгээд өвөөгөө алдчихар чи ингээд өвөө байнгын ингээд одоо хүртэл ингээд харагдах надад ингээд яг сүүлийн
гаргаж өгч явахдаа ингээд сүүлийн удаа ингээд царийг нь харж байгаа мөч одоо хүртэл миний зүрхэнд байдаг. Тэнгүүт л тухайн үед би юугээд ойлгоцсон гэдэг тэгэхээр ингээл бүр ингээл зүгээр л мөнхийн унтчих юм. Хүн унтчихаар дандаа юм хүнд нөгөө бүх юм ингээ хэцүү болгон алах болчих штеп. Яг тийм байд юм ингээд яачингууд л хэцүү юм тохиолдох тусам гэл өөртөө юм өхмөр юм шиг санагдах мэдрэмжүүдийг авах тусам л тэгчих юмсан тий. Би зүгээр ингээд хүчил юм бол энэ мэдрэмж надад салах болчихно. Тэгэл би өхмөр. Тийм болоод амар хэвсэн. Одоо яг ингээ юу болж байгаа байхгүй. Одоо яг бүх юмны учир утга ингээд тайлагдчихж байгаа байхгүй юу. Тэгвэл яг миний тархин дотор яг ингээд нэг юм төгжээ байсан. Тэг төгжээг олж харсан хамгийн эхлээд тэгээд энэ төгжээг ингээд тайлахын тулд ингээд явангууд сая бүр яг ингээд дөг гэ хонгоож байгаа юм санагдаж байгаа байхгүй тий. Би нөгөө хамгийн түрүүнд хэлсэн шүү дээ. Энэ хүн ямар үзэл бодолтой болсон юу гэж туусныг илүүсэн ойлгох юм бол энэ хүнийг үнэхээр та нар ингээд шүүх үү яах өөрсдөө тийм үстэй. Тэгжээж үнэхээр тэр хүнийг түүхийг юу тулж ирснийг үнэхээр бүтнээр нь ойлгож иж хүнийг ингээд тий бид нэрт ойлгох л ёстой байдаг байхгүй тий. Тийм үстэй. Тэгэд ингүүч надад бол үнэхээр ингээд би одоо ингээд ойлгож байгаа. Ийм бэ. Одоо тэр чинь ингээд хүсэл мөрөөдөлтөй олцсон амар гоё ингээд бодолтой ингээд төвлөрсөн. Өөртөө ер нь тодорхой хэмжээнд ингээд гой сайхан эрг бодлуудыг ингээд суулгацсан. Хүсэл мөрөөдөлтөй бүр амар итгэцэг. Тэгж явж байгаад одоо энэ зорилгоо биелүүлэхэд ч гэсэндээ тэр видеоноор ингээд хурамч агентад залилуулсан ингээд нэг тим юу яваад байгаа штэ. Хамгийн хүнд хэцүү цаг үе. Тэр үед бол яг намайг бүр шууд юунд ч итгэлгүй болгоцсон үе байсан. Тэгээ тэний ч мэдэрч байгаагүй мэдрэмжийг бас ингээд дүмж одоо 17-18 настайдаа ингээд мэдэрчээр бүр ингээд ямар ч амжилт хутахгүй болж байгаа хэрэг. Тэгээ тэр нь яасан бэ гэхээр заал ингээд амар гой хүсэл мөрөөдөлтөй болчлоо. Мэргэжлийн төвчин болж чадах юм байна гэл ингээд амар олон амжилт гараал тэгээ хөлбөмбөр хичээлэл бэлтгэл сургалт тасралтгүй хийгээл тэрэндээ тууштай байгаад ирсэн чинь анхныхаа клубт орлоо. Анхны клубтээ ороод зүгээр ингээд огцон өсрэлтийг хийгээл гэл аюу хурдан сайжрал амжилтанд хүрээл тэгж байжгаад надтай ингээд холбогдсон хүн тэ чамааг мэргэжлийн хөгжим болгоод өгье. Чамааг ийм багт авъя. Ингээд тийгээ тэмүүл шууд угаасаа би чадна. Одоо угаасаа ингэ слайд ирсэн байгаа. Энэ бол яг миний хамгийн түрүүнд хийх ёстой боломж юм байна. Энийг ерөөс алдаж болохгүй гэдэг тийм үзэлтэд шууд орцсон. Тэгвэл тэр чинь шууд сэтгэл хөдлөлөөр гаргасан хариу үйлдэл нь тэрний нөгөө нэг цаадах тий яг судалж үзэх тэр юусоо юу гэхгүйгээр энийг л алдаж болохгүй гэдэг шууд тийшээ дээрээ орчингууд л нөгөө мөнгө өгөөл байгаа. Тэгэхээр тэр мөнгийг олохын тулд аав ээжтэй эхлээд би ийм гэдээ ойлгуулсан тодорхой хэмжээнд явж байгаа шүү дээ. Тэгмэл одоо надад ийм боломж гараад ирлээ. Та надад тусал гэж шууд ингэ шаардаж байгаа юм. Тэгмэл аав ээжлэм чинь те хүүхдийнхаа юм хүсэл мөрөөдлийг дэмжихийн тулд аль болж бүтгэрээ ингээл хамаг юма золиослол тэр мөнгийг олж өгвөл тэр нэгээ явуулаад. Тэгсэн чи яг манай тэр анхны байсан клубын дасгалжуулагч одоо сүлд эзэн болоод тэгээд яг тухайн жилд ингээ аюу олон амжилт үзүүлсэн. Тэгээд тэрний талаар ингээд баяраа тэмдэглэхгээ. Тэгээд дээрэс нь клубийнхаа юг тухайн юм баримт нэвтрүүлэг хийх гээд Францаас нэг 2 сэтгүүлчтэй ирсэн мэс каналын. Тэгээд тэр хоёртой ирсэн. Тэгээл манай багийнх ингээл бөөнд ингээ суугаал амар гоё ингээл аз жаргалтай байгаа штэ баяраа тэмдэглэл. Тэгээд би яг тухайн үед ингээд би ингэж байгаа одоо ийм клуб руу явах гэж байгаа гэл тэрийг хэлж байгаа байхгүй. Тэгсэн чинь ямар гоё юм бэ? Ямар хүмүүстэй холбогдсон бол яасан. Тэгээд би юмнуудаа ингээл үзүүлж байгаа. Тэгсэн чинь тэр үед л яг тэр хүмүүс энэ чи хурамч юм байна. Чам ингээ залилчжээ гэдэг тэр одоо юг баримтуудыг надад үзүүлж байгаа байхгүй. Тэгэхэд тэгэл хамаг юмаа ингээ те эцсийн бүх юмаа тэрэн дээр ингээ дэн чин тавьсан байхад тэр нь хуурамч те хизээч эргэж ирэхгүй гэд байхгүй болсон гэдгийг мэдэнгүүт л тэр мэдрэмж бол үнэхээр аимшигтай байсан. Тэгээ яг тухайн үедээ бол ингээл даваал гарсан л да. Тэгээ дээрэс нь манай гадаад тасгалжуулагч ингээл англид ч бол хандив сайтер ингээ мөнгө босгоод миний хамаг түүхийг тавиал мөнгө босгоод өгчөж байгаа. Гэхдээ тухайн үед миний авч ирсэн мэдрэмж бүр ингээд
үнэхээр аимшигтай хэцүүсэн. Тэрийг тэгээ би хуваалц намайг ойлгох хүн байхгүй гэдэг бодлоос үүдээд би хинтээ ч ярилцаагүй тэрийг. Өөрийнхөө яг юу мэдэрсэн. Тэгэл ингээд хүмүүсийн дэргэд ингээд зүгээр инээгээл яг зүгээр юм шиг байгаа хэрнэл яг ганцаараа байхдаа л нөгөө нэг өвхөл гэдэг бодол тэгэл бүр ингээл яг яахаа мэдэхгүй ямар ч хүсэл тэмүүл гэ байхгүй болсон. Тэр үе бол өстой айгу харанхуу айгу өөрөө яаж илэрхийлэхээ мэдэхгүй өнгөрсөн. Тухайн үед л ер нь яг тэр бодлоосоо салсан гэх юм уу. Хүн үлдчихэж л яг бодлоосоо салт юм шиг санагдсан надад. Тэгэхээр би ахиж өхөл гэдэг бодлыг бодох юм бол ахаа эзэн нэгэн цагт юм үйлдэлийг хийх бахтай. Тэгээд тухайн үед бас яг нөгөө нэг гэр бүлийнхний илүү их ойлгож ирсэн гэх юм уу. Нэг тийм хэцүү байхыг харж ирсэн. Надад хайртай мэн гэдгийг илүү их ойлгож ирсэн үе байсан. Тэгээд тэрнээс хойш юу нь бол ахиж хизээч ийм нөхцөл байдал дээр орохгүй, ийм бодлыг өөртөө тээхгүй. Тэгээд надад туссан тэр хүмүүсийн төлөө заавал энэ хүсэл мөрөөдлүүдээ биелүүлнэ. Тэрнээс хойш дандаа ийм бүх зүйлээ гоё болгосон болохоор одоогийн энд ингэ явж байгаа. Тэгэхээр ер нь хүн өөр одоо бас амар хэцүү цаг хугацааг туусан л бас хэцүү цаг хугацааг туулж байгаа хүнийг ойлгох гэдэг шиг би яг одоо л хүмүүсийг илүү их ойлгодог, хүмүүсийн оронд өөрийгөө их тавьж үздэг. Тэгэд аль болох яг тийм байхгүй тулд хүмүүст яаж урам зориг өгөх үү? Яаж хүмүүст дандаа гоё зүйлийг түгээх үү гэдэг дээр л илүү төвлөрч хэлж байгаа үг, гаргаж байгаа үйл маань ч гэсэндээ тийш илүү их төвлөрдөг. Надад бол үнэхээр гайхамшигтай л. Түрүүн болохоор ингээд аим бөөр сүртэй юм шиг мэдрэгчээсэн бол яг одоо надад болохоор айгу мэрэгэн ухаантай юм шиг санагдаж байна. Яг тэгэхээр өөрийн туусан амьдралыг ухаарч хараад түүндээ дүгнэлт хийгээд дараагийн хүч мотороо цэнэглээд явж гин гэдэг болвол тэгээд үүнийг хийж болохгүй юм байна гэдгийг ухаарад явж гин гэдэг чинь хэдэн сая хэдэн мянган хүүхдүүд цаашаа том өнөөдөр ахмад настай хинч байж болно. Энэ хүнд өнөөдөр ингээд маш их хэр нөлөөлж байгаа. Яг гэвэл надад тэгж босч байна. Тийм учраас би мэрэгэн байна гэж хэлж байгаа. Тэгээд надад бол үнэхээр ингээд надад ч гэлтгүү. Энэ олон мянган хүнд ингээд өөрийн одоо хэцүү ч гэсэндээ ингээд түүхий ил гаргаж ярьж байгаа гараа бусдад би бол тусуулж гин гэж би харж байна. Тэгээд биднэрт итгэл хүлээлгэж хагаад гүнээ их талархаж байна. Тэгээд чамд яг ийм 3 одоо 6 харж яриад тэгээд ингээд хэцүү ч гэсэндээ ийм түүхий хуваалцахад ямар санагдсан. Ер нь бол одоо л гаргаж чадж байгаа болохоос өмнө нь бол ерөөсөө гаргаж чаддгүйсэн. Угаасаа нэг бодлосоо ч баг ингээд аваа хийцэн. Тэгээ энэ бодлыг ахиж хизээч оруулж ирэхгүй гэдэг. Тэгвэл одоо ингээд миний хийж байгаа зүйлс өмнөх амьдрал руугаа ингээд илүү их одоо сэргээгээд тэгээ тэрэндээ дүгнэлт хийгээд хүлийн зөвшөөрч байгаа болохоор би одоо бүх ингээд өмнөх бүх амьдралдаа болсон зүйлээ хийсэн үйлдэлээ хүлийн зөвшөөрсөн болохоор одоо ингээд гаргаа ярихад надад бол ингээд нэг тийм хүн тусахгүй байгаа. Өмнө нь бол миний хамгийн юм том шарх байсан баг. Тэгээ яаж энийг ингээ идгээсэн бэ гэхээр саяны дугуйтай аялал ер нь надад хамгийн том тийм сэтгэл зүйн эмчилгээ болсон. Тэ өөрийнхөө хүсэл мөрөөдлийг биелүүлэнгээ би бас хамгийн том шархаа идгээж чадсан. Тэгэхээр одоо тэр 1 жилийн дугуйтай аялал бол миний амьдралд маш олон гайхалтай зүйлсийг авчирсны бас нэг давуу тал нь өөрийнхөө өнгөрсөн бүх зүйлийг хөлөмшөөрөөд бүх шархаа аниулаад яг одоо байгаа өөрийгөө илүү хайрлахад, эргэн тойрныхоо илүү хайрлах тэр мэдрэмжийг өгөхөд маш их тусалсан. Тэгээд бас одоо хүнд ямар ч хэцүү зүйл тохиолдож исэн энэ амьдралыг дуусгах бодол гэдэг бол хамгийн тэнэг бодол. Зүгээр л ялангуяа Монголд одоо жишээ нь ингээд амиа оролтоор нэлээд дээгүүрт яваад байгаа шүү дээ. Тэгэд яалтчгүй нөгөө нэг нийгэмтэйгээ ярилцахгүй өөрсдөө бас ингээд яаж ойлгохлохаа мэдэхгүй тэгээ байнгын дотроо ингээд хадгалж явж байгаа болохоор тэрэндээ диско болохоор яг тийм үйл гаргаж байгаа баг. Тэгэхээр нэг нэгэндээ гоё хайртай байх,
дээрэс нь нэгэндээ гой сайхан үг хэлэх гэдэг магадгүй хүмүүсийн сөрөг бодлыг өөрийн мэдлгүй арилгаж байгаа амар том эмчилгээ болж байгаа. Тэгэхээр ер нь нэг нэгнтэйгээ аягүй сайн ярилцдаг байгаасаа, нэгнийг ойлгодог байгаасаа тэгээд дээрэс нь хичнээн хэцүү байсан ч гэсэндээ зүгээр л урагшлaalах хэрэгтэй. Урагшлaalах хэрэгтэй. Тэгэх юм бол тэр бүхэн арилаад те ийм хуралдсан хар үл арилаад нар гарна гэдэг шиг. Яг тийм өдрүүд ирнэ. Тэгээд би бол нэгэн цагт бүр энэ амьдралыг ингээд дуусгая те. Зүгээр шууд гэл дуусгачих. Одоо залхах чинь гэд тийм үйлдэл хийжсэн бол одоо бол бүр амьдралыг маш их хайрладаг. Одоо цаг хугацаагаа аль болох те хайртай хүмүүстэй зориулахыг хичээдэг. Тэгээд дандаа юм хүмүүст гоё бодол төрүүлэхийг хичээдэг тийм хүн болсон. Тэр зүйлийг мэдэрсэн болохоор тэр бол үнэхэрийн тийм хүний өсөх зүйл биш. Тэгэхээр бид нар ингээд гоё ер нь л ингээд нэг амьдарч байгаа юм чинь дандаа гоё бодол дээр, гоё зүйлс дээр дээрс нэгнийг гоё дэмждэг, хайрладаг байгаад яаж болохгүй гэж те. Тэгээд ер нь бол нэг тиймэрхүү л байхыг уриалахыг хүсэж байна. Өөрийнхөө үзэж байгаа, харж байгаа юмд бас айгүйх анхаарал хандуулж ах хэрэгтэй гэж боддог. Хүн чинь нөгөө бодол үүсгэж байгаа зүйл чинь хүний сонсож байгаа зүйл, харж байгаа зүйл, үзэж байгаа зүйлс. Тэгэхээр аль болох дандаа л гоё зүйл хийж байгаа хүмүүсийг харах, гоё зүйл ярьж байгаа, эерэг зүйл ярьж байгаа хүмүүсийг сонсох. Тэгээд өөрлөгөө оруулж байгаа юм болгоно, дотоод сэтгэл рүү оруулж байгаа юм болгоно эерэг болгочих юм бол хүн дандаа л өөрийнхөө бодлоор гоё зүйлсийг татна. Сөрөг байлгаад байх юм бол тэгэл ер нь жоохон хар бараан, хэрүүл дуруул те тиймэрхүү юм л ингэж хэглэж гээд. Тэгэхээр аль болох гоё зүйлсийг л сонсож харах тусмаа гоё зүйлсийг бодож тэгээд ирээдүйд ч илүү гоё гэрэлтэй байх болно. Тэгэхээр үзэж байгаа харж байгаа зүйлдээ бас айгүй анхаарал хандуулаар хаалгачлаа. Тэр бол өстө сэтгэл зүйдээр хамгийн нөгөө нэг хэрэгтэй зүйл гэж бодож. Маш гайхамшигтай нөгөө өөрийн туулсан амьдралаас өгж байгаа зөвлөгөө учраас одоо нөгөө туулж байгаа амьдралдаа бид бүр дээрээ сая хамт байлаа. Тэгээ тийм учраас бүх ухаарлал нь маш хүн цэнтэй байлаа. Маш их баярлаа. Тэгээд би одоо ингээд сая сөрөг юм яриад ингээд сөрөгөөс эрэг рүү орохож байгаа хэцүү байдаг гэд би нэг эрэг зүйлийг сануулахыг хүслээ. Тэр нь болохоор саяын хэлсэн түүх нь болохоор бид бүхэнд маш эргээр бид бүхний тусгал боллоо. Бид бүхэнд маш их урам зориг өглөө. Тэгээд хайр гэдгийг өөрөө багадаа мэдэрч чадаагүй ч гэсэндээ өөрөө тэргээ мэдэрч эхэлж байгаа, бусдад өгж байгаа харин маш их баярлалаа. Өнөөдрийн подкаст тэр чигтээ хайрын үндсэн дээр бусдад итгэн одоо ярьж байгаа юм шиг надад бас санагдлаа. Тийм учраас талархснаа илэрхийлээд бид бүхний одоо зүгээс бэлгэлж байгаа бяцхан гарын бэлэг байгаа. Баярлалаа. За нэг ном амьдралыг нь яаж өөрчилсөн бэ гэдэг дөрөв хэлсэн шиг тэгвэл хамгийн ихний бэлгэрээ бид бүхэн тухттай сэтгэлгээд манай цойлогсын хамтран гаргасан юм ном байдаг. Тэгээ одоо цаашдаа альва үйлдэл болгон дээр нь энэ ном дээрээс одоо арга барилаа. Альва зүйлд нь хуттай хандхад одоо багтаа тэдгээр зүйлсүүдийг ялгаж чадахгүйсэн жийл энэ ном бүр цаашдаа ажил үйлс бодож зэсэгт нь хэрэг болох болов гэж бодож байна. Маш их баярлалаа. За эхний бэлэг. За хоёр дахь бэлэг маань болохоор энэ бол ашигтай бактери. Англиас яг албан ёсноор нөгөө хатааны нэрэмжит гэж явд юм билээ. Английн хатааны нэрэмжит Optibak гэдэг ийм ашигтай бактери байдаг. Тэгээд хүний нөгөө ходоод гиз хүний нөгөө аз жаргалтай байх үгүйг маш их одоо нөлөөлж идэг гэдэг жисэн. Тэгэхээр тийм учраас нөгөө өглөө болгоныхын цайны араас ингээ хэрглэж байгаарэ гэд. За баярлалаа. Аз жаргал дүүрэн байгаарэ гэд ингээ бэлгэлж байгаа. Тэгээд энэ угаалгасан 3 зураг нь хамт маш их баярлалаа. ингээд альбомд нэмэгдэхээ гэж хүсэж байна. За тэгээд урьж оролцуулсанд маш их баярлалаа. Тэгээ яалч би ингээд яг амар ойлгомжгүй олон юм ярьж биш магадгүй. Тэгээд ямар ч үсэн одоо үзэж байгаа хүмүүстэй нэг зүйлийг уриалахад заавал аялж үзээрэй. Энэ дэлхийн ертөнцийн бид тэр хүн болоод төрсөн болвол тэр дэлхийн ертөнцтэйгээ танилцах тусам өөрийгөө илүү их нээн, өөрийнхөө чадамжийг илүү их нээн. Тэгээд дээрэс нь одоо маш олон гайхалтай гой сайхан зүйлсийг харах болно. Тэгэх тусам хүнээс одоо нөгөө эерэг зүйл чинь бүр илүү их томроод, харж байгаа өнцөг илүү их томроод ирэхээр миний амьдрал илүү сайхан болох байхаа гэж бодож байна. Тэгэхээр аялал бол бас зүгээр нэг
зугаацаад эсвэл нэг газар очиод амрахын нэр биш. Ирэл хайгуул хийж өөрөө өөрийгөө олохын нэр шүү. Тэгэхээр заавал аялаарай. Тэгээд өөрөө өөрийгөө заавал олоорой гэж хүсье. За цааш тийм аялалд нь амжилт хүсье. Баярлалаа. За баярлалаа. За. Ухаарал дүүрэн подкаст байлаа. Зориг дутагдах мөчүүд хин нэгний түүхэл чамайг түшдэг. Subscribe хийгээд лавг гараг бүр хамтдаа шин түүх сонсцгоё.